ч гэдэг юм уу. Энэ ярьслаас ахаа өгнөд хоп за. За. цагтаа бүгдээ уулзсан. Хав хүний төлөв маргааш 12 цагт яг энэ цагтаа. Тэсвэрээ баяртай үзэж. Амцтай хол дотн нэрэ. Дабл кук. 7 өнөө бүрийн бямны маригт 12 цагаас. За сайн байцгаана хүмүүстээ. Өнөөдрийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр манайд бас сонирхолтой зочин хүрэлцээрсэн байгаа. Одоо шинэ залуу уран бүтээлчид. Одоо шөнийн театрынхан тий. Тэгээ өөрсдөө үзэгчтэй танилцуулчих. За сайн байцгаана уу? Шөнийн театрын одоо залуу уран бүтээлч Баяр Заяа. За тэгээ шөнийн театрын маркетинг албаны дарга Жавхлан гэсэн одоо хоёр хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ нэгэн хоол одоо хийж бас сонирхуулах, бас заах тийм ээ. Тэгээ бас ирлээ. За амралтын өдөрт нь те. Бас амттай яриа өрнүүлээд сумаараа. За нэг тиймэрхүү. За бүжигчин. Жүжигчин. Тэр мэдээж мэрэгжлийн сургууль төгссөн үү те? Мэргэжлийн сургууль бол яг төгсөөгүй л те. Би өөрөө сонирхолтой орлоо те. Тэр бас нөгөө авиас нэг хүн авиас 99%. Одлынхч бол тийж ярьдаг чинь 99% хөдөлмөр нэг хүн авиас гэж ярьдаг чинь. Өөр ч бол 99% авиас. За тэгээд юу яа? Бэлтэнгийн юм яриа. Тэгэхээр сайн мэдээ. Манай жавхаа маань хоол өнгөсөн гарал хийгээд. Тэгээд баяраа маань туслахаар бит хоёр ярихаар. Тэгээд ховд гэх юм бол өндөг байна. Юуцаа байна. Юуцаа үстэй чинь. Тий одоо манайхан тэгэж монголоор нь тэгэж орчуулдаг байгаа. Тэгээд улаан чинжүү байна. Мөн помидор байна. Дахиа байна. За одоо эндээс бас төмс жууцаа гэтэргээд. Би юм бэлтгэцээр ингээд. Ер нь одоо энэ хоол маань нэр нь болохоор жоохон хятадмайгийн хоол гэсэн тий. Юутай? Зууштайгаа. Тий. Ер нь юу гэмээр юм те яг хятад хоол гэхэлэр их тийм олон юм одоо юу гэдгийг хачруудтай. Тэгээ үндсэн одоо нэг юм том одоо том тавхтай тийм ээ. Тэгээ бусан жижиг хачрууд. Ерөнхийдөө тийм системээр явна. Тэгээд хоол маань ерөнхийдөө нэршил маань дахианы махтай. Одоо манайгаар бол одоо дахианы махтай хуурах гэх юм да. Тийм тэгээ хажуудалд нь одоо помидор өндөг тэгээ жууцаа өндөгний юм одоо хачиртай. Өөрөө мэрэгжлийн тооч байгаа. За тэгэхээр хүмүүс бас гайхаж магадгүй л дээ шөнийн театрынхан гэхээр хүмүүс бас гайхаж байгаа л да одоо юун театр ингээд үүсгэн байгуулсан. Театрын талаас хүмүүс одоо тайлбарлах юм байна. За тэгээ. Тэгэхээр шөнийн театр үүсгэн байгуулагдаад одоо бараг 4 сар болж байна. За тэгвэл шөнийн театр маань үүсгэн байгуулагдаад 4 сарын хугацааг үзэж байна. Тэгээд энэ хугацаанд бид нэр одоо анхны уран бүтээлээ одоо үзэгч түмэндээ одоо толиулахын тулд бас багахан хугацаанд бэлтгэлийнхэн одоо төвшөнд явлаа тийм ээ. Тэгээд одоо яг шөнийн театр гэдээ ярихлаар хүмүүс бас их тийм сонирхож байгаа. Гадуур ингээд ерөөдөө телевиз, FM болон бусад сонин сэтгүүлүүдээр ингээ манай сурч танаудын тийм ээ ярилцлагууд явж байгаа. Тэгээд хүмүүсийн асуудаг гол зүйл яагаад шөнийн театр гэдэг нэр өгсөн юм бэ? За тэгээд шөнийн театр гэхлээр яах юм? Дандаа шүн ингэж тоглоод ах юм уу? Тэгээд нөгөөдөөр дандаа тийм юу гэдгийг шөнөөр явж байгаа юм чинь насан туршид зориулсан тий. Шууд тэгж ойлгож байна шүү дээ. Хөтөлбөртөө байх юм уу гэдэг юм уу. Тиймэрхүүнүүдийг маш их асууж байгаа. Тэгэхээр ер нь бол ийм байгаа. Одоо жишээ нь манай Монголд шөнийн юм үзэр үйлчилгээ маш бага байдаг шүү дээ, тийм ээ. Шөнөөр ерөөхдөө тоглолт үйлчилгээ үзэр үйлчилгээ маш бага явдаг. За тэгээд ганц нэг кино театрууд маань оройны үзэр гэж байна. Тэгээ бусд нь бол ерөөсөө дандаа бар цэнгний газруудаар л явж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар ерөөсөө ягаад Монголдо шөнийн театр гэдэг ийм одоо юм театрчилсан үзүүлбэрүүдийг үзүүлдэг. За тэгээд залуучуудаа нийгэмд бас тийм зөв энерги өгөх үүднээсээ юм шөнийн одоо арга хэмжээг зохион байгуулад энүүгээрээ дамжуулж бас залуучуудаа урлагийн болон соёлын юм одоо мэдээллүүдийг өгөх ийм гол зорилготой ажиллаж байгаа. Тэгээд баруунд бол барууны том хотуудад шөнийн хот. За тэгээд одоо юу гэдгийг залуучууд юм ирэхэд гадуур гэл явж байхад яд нь шүү дээ. Ийм шөнийн үзэр үйлчилгээтэй. Тэгэл тэр тухайн нийслэлийн шөнийн өнгө төрх нь ийм байдаг гэдэргээл те. Тэгэхээр яг манай Монголд ч гэсэн ягаад
шөнөөр явагддаг юм одоо үзэр үйлчилгээ. Даа ялангуяа шинийн театр бий болж болохгүй юм бэ гэж тийм ээ. Тэгэл ерөөсөө гол зорилго бол аль болох юм урлаг уран сайхны юм гоо зүүн юм таашаалыг залуучуудаа нийт Монголын ард түмэнд шинийн театр гэдэг байгууллагаараа дамжуулж залуучуудаа үдшин оройн цагаар бас цагаа зөв боловсон гэж ярих нь одоо хаашаач нэг тийм үг гэдэг нь шүү дээ. Зөв боловсон үзэх таашаал гэж байна шүү дээ. Ер нь аль болох тэр залуучуудыг орой үеийн цагаар нэг пабод өмхөртлээ тамигттал 4-5 цаг пив ууд сууж яхаар ягаад харсан юмтайгаа үзэж харсан юмтайгаа. Манайх бас тийм байгаа. Гол давуу тал маань юу гэхээр театрч гэсэн тоглолт ингээд тайзнаас явуулж байхад манайх хүлэн авалтын ширээ засаад тэгээд тэндээс үйлчлэгээр явна. Тэгээ одоо юу гэдэг бүсгүүчүүд маань амтлаг заахан дарсаа шимээд тоглолтоо үзэж болж байгаа. Залуучууд маань пив явуугаад бас тоглолтоо үзэж байна. Жавхлагаас нэг юм асуултаа 2004 онд одоо Кабинет театр гэдээсэн дараагийн онд. Тэгэд би одоо жишээ нь авчид үйлчлүүлэг байсан байхгүй юу. Тэгэхээр ерөөдөө Монголд бол тэр бол ерөөсөө нэг тэр заалан Кабинет театр гэдэг чинь айгүй том байсан. Тэгээ ерөөсөө нэг 4-5 хүн суугаад сүүлдээ одоо бөөний төв болцсон байна л да. Тэгэхээр тэрийг нөгөө одоо чинь дараагийн төвийн сахирал одоо нөгөө юу гэж мэдэхгүй одоо баяжуулаад улам сайхан болон гоё болсон байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө улс орон ч ондоо болж шít хөгжиж шít энийг мэдэхгүйгээр бөөний төв болгоо яцсан. Би бас харамсаж байсан байхгүй шүү дээ. Уулзахад тэр чинь Кабинет театр гэдэг чинь тэр хувцсунаар тэр бүх юм хөрөнгө зараад тэр чинь ойдолчин дуустай тэгээ бүжигчтэн дэд байна. Тийм гоё бүжиглэн тэр ямар дараа тэр чинь бас аюу гоё харагдсан юм билээ шít. Тэгээд ингээл тойрол Кабинет гэдэг чинь нэг юм тийм ингээл нэг дуучин гарч ирэл зэрэгэл дундуул ийм гоё юмыг ингээд босруулаад бөөнөд болгоо юм. Тэгээд би сая хоёрыг ингээд ийм сайхан юм одоо чинь Монголд энэ бас нэг одоо номер 1 болж штэ. Анхных нь болж байна. Анхных нь бол бүтлгүүцсэн. Одоо эндлийг бол ингээд явчихвал бид цаашаа одоо өргөжлүүлж яваасаа. Бид ч одоо үүсэх байхгүй юу? Тийм үстэй яг өөрөө жилдгээр нэг бас Монголын ирчүүд бол нэг тайчих үзүүлбэртэй газар бол орчдөг. Үнэхээр тэр чинь бол нуугадах юм байхгүй шүү дээ. Тэр чинь тайчгаас биш энэ чинь Кабинет гэдэг чинь нөгөө тоглолт зурмаар ингээд явдаг те. Үнэхээр би өөрөө яг мэджилдэг Кабинет дотор ингээд олон хүмүүс ингээд бүгдээ ингээд амар нөгөө үд сэдвээр юм өмсчээд гүгээд ингээд яхаар тэгээд үнэхээр гоё таалагддаг байсан. Тэгээд иймэрхүү гоё юм хийж байгаад бас тооёрт бас баяр хүргээ. Танай хамт олонд бас баяр хүргээ. За маш их баярлалаа. Тэгэхээр манай баяр заяа юу яах вэ? Тоглолтын хувцас тэгэл нөгөө нэг тавьж байгаа бүжгээсээ жоох ярих. Би эндээс нөгөө ногоон юмнуудаа янзлах уу. За хоёулаа ногоогоо ингээд. Танай харин менежер чи харин төгс менежер байна уу? Яа тоглолт юм хийчихнэ. Баяр заяа дуулна. За өөрийгөө л дуулах юм хэлэхгүй. Тэгээ бас ер нь бол яг хаа урлаг сонирхолтой болохоор бас юм болгоно яг тал талаас нь хийж чаддаг байх хэрэгтэй болоо тий. Баяр заяа. Хоёул юм уугаан баяраа. Тэн зүсээд тийш ногоогоо арилгаад ийш өгөөд. Тий. Дахиад яаж явах гэж байгаа вэ? Дахиад ингэнэ. Шулах юм уу яах вэ? Шулахгүй ерөөсөө ингээ ястан цуг ингээл завчаал явчихдаг шүү дээ. Наадад цаг нь өчтөр л бас манай бүрмөө ирэгч бид нар бас дахиад тоглож ийсэн. Нэг төмрөө сайн чадах бах та. Ерөөсөө шууны ажиллагаа шүү дээ. За тийхүү. Тийш за энд яах вэ? Ингээд одоо энэ юнийн театрын хамт бол тоглолт хийж байгаа. Тэгээ тоглолт хийчаад UB Palace тоглолт хийж байгаа. Тэгээ хуучин Royal Tanhim. Тэгээ UB Palace-ийн Royal Tanhim явагдаж байгаа. Тэгээд яагаад бид нар жишээ нь UB Palace-ийн Royal Tanhim-д бас тоглохоор болсон бэ гэдэг бас сонирхолтой байж магадгүй тийм ээ. Тэгэхээр Palace маань нэгдүгээрт өөрөө Royal Tanhim маань өөрөө нэгдүгээр тийм зэрэгдэл суух, мөн хүлээн авалт авах юм боломжтой заа. Тэгээд тэр дундаа ширээ засаад тайз нэрээс тоглож явчихаар байгаа одоо Монголдо байгаа цөөхөн хэдэн бас үзэр үйлчлэлийн газар нэг юм да. Тийм учраас бас UB Palace-ийн Royal Tanhim-ыг сонгоод тэгээд бас манай ширийн театрыг бас юу гэдгийг Palace-ийн хамт олон их сайхан дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд бид нар чинь бүтэн сарын турш тийм ээ тоглолтоо хийгээд тэн дээр явж чинь. Тэгээд энэ хооронд бас тайз заслын одоо ажлуудад бас Palace-ийн одоо барилгын тэр хүмүүсээс орж ажиллаж чинь тийм ээ. Тэгээд ойр зур ерөнхийдөө Palace-ийн бол маш сайхан хүлээж авсан юм дэрэг. Тэгээд маш сайхан дэмжиж ажиллаж байгаа. Тоглолт одоо хийцээ болж байгаа вэ? Тоглолт 9 сарын биш ээ. 10 сарын 11-нд нээлтийн тоглолт явагдана. За тэгээд нээлтийн тоглолт 10 сарын 11-нд тоглогдоод тэгээ ерөөсөө яг бүтэн сарын турш ингээл нийтдээ 14 удаагийн тоглолт явагдана. Одоо Европын стил манай Монголд орж ирнэ гэсэн үг л дээ тий. Үнэхээр энэ чинь ууж идэл ингээл бүжиглээд одоо стресстэй байгаа шүү дээ. Ихгүйгээр сайхан юм үзээд тэрийгээ
толгоондоо шингээж аваа тий. Тиймэрхүү юм болох нь шүү дээ. Тэгээд одоо жишээ нь нийт одоо хамтлагийн бүрэлдэхүүн одоо хэд байгаа? За ер нь бол манайх ингэж байгаа шин дотор үүсгэн байгуулагдж байгаа театр гэдэг утгаараа залуу уран бүтээлчдэр бага бүртгүүлж байгаа. За тэгээд анхны бас тоглолтоо сонирхолтой байх үүднээс нь ер нь бол цэвэр юм одоо кабарет шоу бол хийхээр болж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд нийтдээ 14 одоо үндсэн гэрээд ажилчинтай одоо бүжигчин жүжигчинтэй тэгээд ихний уран бүтээл дээр бас гаднаас одоо бас залуучуудыг урьж тоглуулж байгаа. Одоо жишээлбэл Маск продакшны залуу уран бүтээлч 2 жүжигч маань байж байна. Дээрээс нь одоо хуучин Sound of Keys-гээ хамтлаг байсан тийм ээ. Тэнд тэр хамтгийн гишүүн байсан Золзаяа гэдэг одоо жүжигчин. Манай найз гишүүн шүү дээ. Тэгээ Золзаяа бас тийм золоо маань бас ингээд хэд хэдэн бүжгүүдээр гоцлоод бас нэг хошин шогийн бас үзүүлбэр гарч байгаа. Тэр үзүүлбэрд нь бас гол дүрд нь жүжиг. Одоо ингээд бодоод нүд харагдаад байна. Гал мал асаал нэг тиймэрхүү болно шүү дээ. Мууч тий. За тэгээ айхтар гал мал байхгүй. Одоо би зэгээ тиймгүй юм байдаг үст камерч ингээл одоо канкан бүжиглээл тий. Ингээл одоо канкан гэснээс одоо шинэ юу гэдгийг камера шоун дээр юм канкан бүжгийг ингээд хүмүүс бас төсөөлөд байгаа. Канкан бүжигээс ингээл хоёр хөлөө хоёр тийш савчаал тий. Ингээд явж байгаа шүү дээ. Манай дээр бол канкан бүжиг байхгүй. Гэхдээ ер нь тэр чинь ер нь камерагийн бас утга агуулганд бол орж явуулгүй байх уу тий. Америк ч юм уу Европын орнууд нэг тийм юм байдаг юм л тий. Шорон ресторан гэдэг. Тийм шоронд ингээд орчдөг. Хосороо тэгэл шоронгийн хянагч хоолыг нэгвэл тийм гажимж хүмүүс үүд юм дээ шүү дээ. Тэгвэл вампир одоо ресторан гоо цус марагштай цус шууд андэр нууж муу. Тийм би интернетээр фэйсбүүкээр үзсэн байхгүй юу. Тэрнтэй адилхан манай Монгол орнд бас гоё болж байгаа юм байна. Тэр маш олон хүн ирж үзэх байхаа сонирхох байхаа анхны гэдэг чинь бас гоё шүү дээ тий. Тэгэл яах вэ? Дахиад гамбан 100 байлаа. Гамбан 100 дахиад ингэ болчих дахиад болцсон шүү дээ. За. За тэгвэл ингэ. Энэ мөн үү? Яг ингэ. Оо зөв ёстой. Яг бол багасаа хөдөө өссөн бодлоо гэдэг. За наач яж гараа. Энд дээр дахиад тавгаа. Арбана одоо бүжгийн тал одоо тийм ямар тийм одоо бүжиг тавигдах бай тийм. Тэгээ түрүү нэг бүжгийн номероос ярьж байгаа мартсан биш. За яа тэрийг санагдаж байгаа ярьчих. За бүжгийн очих юм бол мэдээж камера шоу гэдэг бүжигтэй харуулсан. Тэгээд ялангуяа одоо орчин үеийн залуус тэ шинэлэг тийм бүжгүүдийг тавахаар одоо бэлтгэсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө манай бүжиг бол ерөнхийдөө бүгдээрээ гараад дуусчихсан. Одоо яг үндсэн бэлтгэлтэй орсон. Тэ өдөр болго одоо бүжгээ бэлтээд шинэ юм хийн авах гэж би бас бодож байна л та. Тийм шинэ бэлтгэл бол ерөнхийдөө одоо пул болцсон. Ерөнхийдөө бол болсон шүү. Тийм. Бүжгийн багшаар хэм бэ? Өөртөө ярьж байгаа. Тийм, манай бүжгийн жүжиг бүжгийн багш найруулагч гэх юм бол одоо жүжигчин бүжиг дэглэгч Гавч Рахман ажиллаж байгаа. Урд нь одоо нэг бүүнтэй хамтлагийн өнгөт нийтлэг яасан тий. Гавч Рахман бас мундаг хүн шүү дээ. Найруулж байгаа. Монголын ер нь ихэнх бүжгийг найруулдаг шүү. Ерөнхийдөө бол тийм шүү. Одоо ер нь тэгээд тий. Хошин шогийн бүхэл продакшнууд бүжгээ дэглүүлж тэгэл одоо нэг юм тэгэл өөр бас тэгэл ер нь зөндөө айгүйх ажилтай байдаг юм байлээ тэгээд. Клип бүх юмд л бүжгийн тавьж шүү дээ. Одоо жишээ дуучтай тий. Тэгэхээр бас нэг одоо энэ чинь бас нэг өгсөн болох гэдэг шүү. Тэгээ найруулагч юм тийм байгаа бай. Ер нь одоо ингээд цогц найруулж байгаа юм байгаа. Энд дээр ингээд гар энэ дээр ингээд яг тэрийг ингээд ерөнхийдөө нэг хин манай Гавчар найруулагч манай өргөж байгаа. Тэгээд яг тоглолтын зөвлөхөр бол Төмөр Батар. Гавьяат. Тийм Гавьяат Төмөр Батар ах маань. Би шаард бас нэг урмын зүг гэж хэлж байгаа юм. Ер нь зүгээр яг энэ театрчилсан энэ зүйлээ камера энэ зүйлээ олон мэлүү авч яваарай. Харин битээ манай өгч шүү. Сонирн байдэн шүү дээ. Яг үндэл амар сюрпризтэй ингээл бид нар аюу гой тоглолт хийхийг хүлээгээл те хийж үзүүлэхийг ингээл яваад байдаг. Манайхан жоо үзэхгүй талж байдаг зарим нь үед те. Гэтэ энэ тал энэ болгон дээр битээ шантраарай. Тэгээ ер нь бол энэ камера шоу гэдэг маань зүгээр Монголын нийгэмдэр бас байж байгаа. Гадаад дотоодоос хүн ороод ирэхэд заяа. Юу ч үзэх юм байхгүй юм. За ямар ч Монголын юмыг үзэх нь үзчихлээ те. Монголын дээр сайхан ард урлагаа те. Хүмүүс бүх юм үзлээ. Энийг арай ондоогоор болгоод одоо шинэ одоо 21-р зууны стил бол одоо Убан Гамлай стайл гэдэгтэй адилхан. Одоо сая хүмүүс ярьж шүү дээ. Убан Гамлай стайл ерөөсөө Монголын морин дээр одоо жалан нар шиг л бүжиг байсан гэдэг бүжигчд ярьж шүү дээ. Тэрнтэй адилхан
Одоо чи кабрета нэг тиймэрхүү юм 50 тэ танаас ч одоо яг тийм урсгалтай Монголоо бас харуулнгаа бас тийм тавьж магадгүй бах те би миний хувьд бол бодож байгаа. Тэрнтэй адилхан одоо гадаад нөхдүүд эренгүүт ч юусоо драм дээр очиж сайхан үндэсний юм үзлээд өөр үзэх газар байх болчихсон. Тэгэхээр яг саяны асуултанд хариулахад ийм байгаа. Одоо жишээ нь барууны соёл урлаг гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Одоо саяны одоо бидний яриад байгаа кабаре шоу гэдэг маань. Тэгээд тэр утгаараа бид нар яг юу гэдэг чинь яг Монгол ахуй тийм зан чанарыг харуулсан юм бол аль болох байлгахгүй гэж үздэг байгаа л да. Найруулагч маань ч гэсэн тийм юутай байгаа. Ер нь бол чинь ийм л ойлголт гэж бид нар Монголдо тоглож байгаа болохоор Монгол одоо дээд хувьс Монгол соёл зайлшгүй бид нар өөрсдөө мэдчихэж байгаа шүү дээ. Европын урсгалыг харин Монголд оруулж ийм юм байгаа шүү. Шоу, кабаре шоу гэдэг маань ийм их тий байдаг шүү. Та ингэж үзээрэй гэж юм тий. Тийм, ерөөсөө л яг тийм байхгүй тий. Тэгэхээр одоо юу гэдэг Монгол зан ахуй тэр хувцлалт тий бүжиг дэглэлт бол манай монголчууд бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгэхээр яг энэ барууны соёлын энэ одоо хөгжингөө орнуудын энэ шинийн театрын одоо тоглолтууд даашаа бүр ингээ кабаре шоуны бүжиг дэглэлтүүд нь те номерууд нь яаж явдаг юм бэ гэдгийг бид нар үзүүлэхийг зориод байгаа юм л та. Тэгээд хүмүүс асуудгийг кабаре гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Кабаре шоу гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр би тэр асуултанд хариулахгүй болцоод байгаа байхгүй. Яг гэвэл ирээд өөртөө үз. Тэгээд энэ бол кабаре шоу тоглолт юм байна. Энэ бол кабаре юм байна. Кабарет гэдэг чинь ийм байд юм байна гэдгээл хүмүүс харах хэрэгтэй. Бага. Би бас гайхаад сандалтай үжигэл байгаа тий. За. Сандалтай үжигэл байлаа. Байх. Сандалтай үжигөө. Тэд нар чи урд яг мэдсэн юм шиг эсвэл ялангуяа сандалтай бүжиг нэр яг миний гоцлол бүжиг сандалтай бүжиг байгаа байхгүй. Юу яадаг вэ? Драгон яг кабаре явдаг сандалтай бүжиг тавьдаг байсан. Бас юу гэдэг аа учир бас тавьдаг байсан байхгүй. Тийм. Тэгээд ингээ харахад би тэр үед бариман байдаг байсан. Техникээр яг зөвлөл үргэлжлүүлж. Өөрөөр бүжиглэл хийдэг байлаа шүү дээ. Тэгээ бас одоо манай үзэлчид бас сая сугаас л үзэж хин оролцож байгаа ямар хоёр агуун хоёр оролцоод байгаа бас бодож байгаа бох тий. За өнөөдөр манай зочин маань шинэ залуу өрмөтөлчд кабаре шоуных мөн шөнийн театрын одоо оролцож байгаа шүү. Та бүхэн хэрэгтэй мэдээлэл эдгээр маань сайхан тоглолт хийх гэж байгаа юм байна. Манай үзэлчдээ одоо хандаж ирэх сайхан тоглолт хийх гэж байгаа юм. Кабаре шоу тоглолт хийх гэж байгаа юм. Та бүхэн шоуны талаар мэдээллийг авах хүсвэл мөн манай нэвтрүүлэгтэй холбоотой энэ залуугаас маань асуулт авлахаар бол бид нартай холбож байгаа ярилцмаар байгвал 7711 9811 гэсэн дугаарлуу та бүхэн холбогдоод асуулт авах зүйлээ асууж болно. За тэгээд кабаре маркет хоолнд байна. Юм галгалсан гэдэг хаа ингээл энэ ногоо гэдэг. Тиймээс жигнэхүү шарах уу яах вэ? Юу вэ? Хайруулан давах хэрэгтэй. 3D эсвэл 4D юу? Бриллиант тань уу, бриллиант хүн үү? Хамгийн дажгүйг л авъя. За тэгээд бас шоу маань сонирхолтой болж байгаа юм байна. Ерөнхийдөө хэд цаг үргэлжлэх вэ? Тоглолтын нийт үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут гэсэн ерөнхийдөө хөтөлбөртэй явж байгаа. Тэгээ энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бүжиг бол нийт 14 төрлийн бүжиг тоглогдож байгаа. За тэгээд хошин үзүүлбэр бол 4 одоо ийм төрлийн хошин үзүүлбэр гарна. Тэгээд энэ хошин үзүүлбэр дундаа нэг 14 төрлийн бүжиг маань ингээд уусаал нэгдээл тийм ээ ингээ явчихна. Дээрээс нь хөгжмийн гоцлол номер байх юм. Тэр гоцлол номер маань юу гэдэг чинь бас нэг юм сонгодог их тийм ритмлийг аяг тоглоно. За тэгээд үзэгчдийн маань бас залуучуудын маш их сонирхож асуудаг асуулт. Шинийн театр гэхлээр нөө нэг ямар төрлийн бүжиг үзүүлэх юм бэ? Тийм эротик, секси тэр дүр төрхийг харуулах юм уу гэж тийм. Тиймэрхүү бүжгүүд бол мэдээж байгаа. Байлгүй. Тийм. Тэгээд дээрээс нь бас тайчг үзүүлбэр нэмэгдэж байгаа. Тайчг үзүүлбэрийг бол бид нар гаднаас мэрэгжлийн одоо бүжигч маань бүжигчнийг одоо урьж бүжиглүүлж байгаа. Тэгээд 2 одоо гараатаар гарна. Тэгээд нийтдээ ерөнхийдөө нэг 2 цаг 30 минутын арга хэмжээ болно. За мэдээж тэгээд дундуур нь үзэгчтэй бас сюрприз барьсан тийм тоглолтуудыг бол хийн. Тэгээ одоо ингэж бодож шүү дээ. Хүмүүс одоо үзэж байгаа зарим хүмүүс үнийн талаар дотор одоо үнийн талаар одоо таксийн талаар ч юм. Таксиг одоо ямар зурмаар төлж орж байгаа юм. Такс 10,000 20,000 гэсэн 2 үнэлгээтэй байж байгаа. Суудлаараа. За тэгээд тэгтэн аавч өөрсдөө хэрэглэн. Тий, нийтдээ ер нь бол манайх ингэж байгаа 700 гаруй хүний ширээ засах юм штэ. Тий, тэгээд яг хариулах уу? Энэ юу ч. За 700 гаруй хүний ширээ засна. Тэгээд одоо
үзэхээр ирсэн, тоглолт үзэхээр ирсэн, сонирхож одоо үзэхээр ирсэн хүмүүс маань менюн дээрээс хүссэн сонголтоо хийгээд за тэгээд бүтээгдэхүүнүүдээ захиалаад уугаад тий одоо юу гэдэг юм бас ингээд бид чинь бас ингээд уух юмнаас гадна бас жижиг хэмжээний 100 шидрээс бэлгэж гаргана л та. Тэгэхдээ махан төрлийн 100 биш одоо юу гэдэг нэг уух юмны дараалал болсон тийм 100 шид. Такс нь 20,000 гэсэн үг үү? 20,000 10,000 тий тэгээд ерөөсөө ширээ маань ийм барилттай байж байгаа. Тайзтай ойрхон ширээнүүд маань дугуй ширээнүүд байх юм. Тэгээд тэд нар 20,000 үнэтэй байна. Тэгээд тэр дугуй ширээг тойроод дөрвөлжин ширээнд байрлах. Тэд нар 10,000 төгрөг байх. Тэгээд нэг ширээнд ерөөсөө 10 сум 10 сум. За тэгээд хүмүүсийн асуудаг маш их одоо сонирхож байгаа зүйл нь юу гэхээр бид нар ч бас тэр дундаа ийм юу гэдэг нэг урьдчилан зассан ийм ширээ байх юм. Борлуулах ширээ. За уцаа авчих уу. За. Моно. Бано. Сайн байна уу? Хэмбэ? Дугаар андарсан. Бано өөрөө хэмбэ. Хэм билээ. Хэлж байгаа болчлоо. Юу болчихсон. За өнөөдрийн маань шөнийн чатах ингээд манай залуурын бүтээлчд оролцож байгаа. Тэгээ та бүхэн мэдээлэл хүсвэл 7711 9811 гэсэн дугаард холбогдож болно. Тэгээд бас 10 сарын 11-нд одоо энэхүү театрынхан маань бүхэл бүтэн сарын хугацаанд та бүхэндээ Монголын ард түмэндээ Монголын залуучуудтай хандаад кабаре шоуг танилцуулах нэ тий 10 сарын 11-ээс одоо орой хэдэн цаг тоглох юм? Орой 21 цагаас. Хүмүүс 21 цагаас одоо үзэгчдээ суулгаж эхлээд за тэгээд 21 цаг 30 минут гэхэд ерөөдөө тоглолт маань хөшөөнэ нэ л гэсэн үг. Тэгэж явна. За тэгээд мэдээж 24 цаг хүртэл үзэр үйлчилгээ архипи ундааны одоо нэг захиалгууд аавна. За тэгээд 24 цагаас хойш хуулийнхаа дагуу захиалгаа зогсоогоод тэгээд ерөнхийдөө бас өндөрлөлт хийж байгаа юм да. Тэгэж явна гэсэн үг. Тэгээ одоо сарын хугацаанд одоо ингээд бүх тоглолт одоо шийдэл би одоо ингээд нэг очиж үзлээ шүү дээ. Нэг удаа нэг өдрийн тоглолтыг үзлээ. Одоо нэг бүжгэлээ тэгээ тоглолоо тэнд сюрпризийг бүгд хийж үзэж байгаа. Сарын хугацаанд тоглолтод өөрчлөгдөх үү? За ерөнхийдөө бол жүжиглэлсэн гэж орж одоо үзэхээр болоод хүн дундуурх одоо юу гэдэг нь үзэгчдэд зориулсан сюрпризүүд ч юм уу тэгэл өөр бас нэмэлт номерод орж ирнэ. Гэхдээ үндсэн нөгөө нэг тоглолтын нөгөө нэг агуулга маань тэр хэвээрээ байлгүй яах вэ? Тэр нь бол хэвээрээ байна. Одоо шинэ жүжиглсэн тоглолт бүжгүүд маань ингээд ихэд яг тавилтынхаа дагуу тоглогдно. За тэгээд тэр дундуур нь мэдээж шигтгэж орж ирж байгаа үзүүлбэрүүд маань солигдоод шинжилгээд ингээд явна гэсэн. Түрүүн нэг ширээ ярьж байгаад хэдүүл өөр тийш хадуур явчлаа. Тэгэхээр ширээ манд ингэсэн шүү дээ. Нөгөө 10,000 20,000 такстай байгаа. За тэгээд дөрвөлжин ширээ 10,000 төгрөгийн таксад өгсөн. За дугуй ширээндээ 20,000-аар суунаа. Гэтэ энэ дэр бид нар юу гэж нэг хахтар цензуурлэл нэг ялгах гэсэн тийм биш шүү тийм ээ. Үзэгчд маань бас тэрийг зүг ойлгоорой гэж бодож байна. Юу гэдэг чи одоо тэгээд дөрвөлжин ширээнд суучлаа. Би дугуй ширээнд суумаар гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр яг урьдчилаад пледээ захиалаад тэгээд холбогдсон тохиолдолд мэдээж дугуй ширээн дээр захиалга аваад суучна гэсэн үг. За тэгээд борлуулалттай ширээ гэж бас байгаа. Тэрний болохоор урьдчилан зассан одоо уух юмны сонирхлуудыг аль болох хангах үстийн бүтээгдэхүүнүүдийг тавиад за тэгээд нийтдээ одоо юу гэдгийг 10-ны ширээд судалтай байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр ширээнд ширээг урьдчилан захиалаад ширээгээ худалдаад авсан тохиолдолд 10 хүний судалтай ширээнд заавал аруулаад суух шаардлага байхгүй. Хоёулаад суусан болно, гурлаад суусан болно. Тийм тэгээд ерөөсөө тэр ширээг авчлаа л одоо хэдүүлээд суусан болох байхгүй. Гэхдээ дээд макс нь 10-ны судалтай засагдж байгаа. Бусад ширээнүүд одоо юу гэдэг чинь одоо шинэ та хоёр одоо ингээд хайртай найз нөхөдтэй дотныхоо хүмүүстэй ирээд үзэхээр болоо ирлээ гэхэд чинь юу гэдэг чинь нэг 5-6-аа ирлээ штэ. Тэгээ нэг 10 хүний ширээнд сунаа да. Тэнгууд өөр бас ирсэн хүмүүс яг ингээд нэгдээ сууна гэсэн үг. Ингээл нэг ширээнд л нэг 10 аруулаа суугаал. Ерөнхийдөө захиалгыг одоо яаж авах вэ? Манай одоо сурчлагаа яваад ирэхлээр нэг юм утаснуудаар холбогдоод суудлынхаа захиалгыг болно гэсэн үг. За өдрийн дөргий. За манай хоёр залуугаас асуух зүйл, амлах зүйл, кабаре чанар. Билет шоуны талаар асуух зүйл байна уу? За билет байрасвал.
урмын тос манаа нөгөө. За тэрийг тайлбарлая. Чи одоо чиний бодлоор одоо Габриэл шоу маань ямархуу байгаад игүүл одоо жишээлбэл санаа суулгаж чамаас авъя гэвэл ямар шоу ямар жүжигчин тоглолт чи үзэх байсан бэ? Лунга жоо. Тэ заа. За зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Амьдралд наазал хамгийн сайн мэд өгсөн. Сайхан амраа та. Тэр хариулъя тий. Тэгэхээр хүмүүс ч ондоо авах үс гэдэг маань гол нэг яг жүжигчин харах гэдэг тий. Энийг залуу ингээл гараад байдаг тий. Ганцаараа ярьж чаддаг юм ааш. Чи болоод яг маркетинг албад дарга гэхээр чи маркетинг авч явах бол болохгүй шүү. Тэглгүй яах вэ? Хамгийн хүндтэй үүрэг одоо хамгийн том ажил миний хамгийн том ажлын нуулна шүү дээ. Дээр нь болохоор жүжигчтэй маань бэлтгэлээ хийж байгаа мэдээж ойлгомжтой. Тэгэхээр ийм байгаа. Ямар ч зэн залуудаа маш их баярлалаа. Тэгээд бидний бас нэг хүмүүстэй танилцуулахад зориод нэвтрүүлгүүдээр ороод байгаамаас үдсэн байна. Намайг бас хэд удаа харч тий. Тэгэд энэс өөр хүн байдаг юм уу гэж ярьсан. Ямар ч маш их баярлалаа. Тэгэхээр ийм байгаамаа. Одоо жишээ нь би гэрлээ цонхоор орцсон байгаа. За тэгээд өөр бас нэвтрүүлгүүд ерөөдөө орцсон явж байгаа. Тэгээд ганцаараа орсон гэх юм бол гэрлээ цонход л би ерөөсөө ганцаараа орсон байгаа. Бусад нэвтрүүлгүүдээр бол дандаа юм бүжигчтайгаа, жүжигчтайгаа цуг явж байгаа. Зарим нэвтрүүлгүүдээр бол бүжигчт маань өөрсдөө бас ингээд шууд нэвтрүүлгүүдээр эфирүүдээр орсон байгаа. Тийм. Тэгээд яг нэг хэлэхэд одоо жүжигчт маань жүжигчт маань маш их тийм бэлтгэлтэй тэгэл одоо цаг хугацаа амжиж ингээл маш их ажилдаа яваад байгаа. Тэгээд би ч одоо ганцаар ажилгүй амт шиг зургатаар гараад гүгээд байгаа юм бас биш байхгүй юу тий. Энд чи одоо чи ямар бүжигчин тийм үстэй. Чи одоо маркетинг хэрвээ энэ чи ийм л ахгүй үзэхгүй нэг гуталцснаа хоёроо далахснаа гэж явах хэрэгтэй байхгүй. Тэр бацаагаас юм асуу. Одоо ингээл Солонгосын нэг баяр заа тий. Бацаа гэсэн уучлаарай. Тэгээд Солонгосын нэг стил өгдөн штэ. Одоо ингээл бүжгэлдэг нэг стил өгдөн штэ. Тэрний талаар юу гэж боддгоо. Яг нэг юм санаад өгдөг. Клипэн дээр гарч байгаа юм клипчүүд юм. Тэр бол тийм. K-pop гэдэг. Тийм стил үү. Тэр нь Cat Wolf. K-pop. Korean pop. K-pop стил. YouTube дээр харахад дандаа нэг ерөнхийдөө харин тийм яг тийм л. Тийм яг нэгэн хэвийн бүгд яг гэж. Амар сонь Солонгост очино гэдэг хүмүүс ярьж байгаа байхгүй. Солонгос ингээд зуртараа үзэх дандаа өөрхөн хатууд ингээд санийгс ингээд энэ баавцтай бүжиглдэг гинэ. Очоо харахаар үнэхээр юм бас манай Монголд гэдэг. Яг баг ингээд хийсгэ байж дээ. Шангийн модноо ярьсан. Хүлэн жоохон маяг. За Московчууд манай Монголын бүжиг бас гоё тийм. Монгол бүжиг бүжиглдэг үү? Би юу? Ер нь бол бүжиглэнэ. Тийм. Монгол бүжиглэн цэнгээд. Тэр нь бүжигчин гэсэн зүйл байх хэрэгтэй. За одоо хоороод яах вэ? За тий одоо гоё хоолойгоо тайлбарлах болчихсон тий. Яа тэгэхээр чамаг тоогоочоор авчихгүй даа. За би Шанхайд сая магистр хамгаалчаад ирсэн байгаа. Тэгээд эхнэр хүүхдтэйгээ Шанхайд бас одоо 2 жил гарan 3 жил гарan бараг боллоо л доо. Тэгээд тэнд байж авах хугацаанд эхнэр маань болохоор эхнэр битээр одоо юу гэдгийг Шанхайд байхдаа ингээл янз янзын хоол ингээл орж идэж үзэл явна. Тэгэл энэ гоё хоол байна, энэ тийм байна, энэ мэн ингээл. Тэг би ч өөрөө яг нэг хүлээж байгаа хоол хийх сонирхолтой. Тэгээд манай эхнэр болохоор миний тэр хоол хийх сонирхлыг маш их дэмжингээ өөрөө амттай хоол идэх маш их хүсдэг. Тэгээд нэг бас намайг очролж байгаа галтаагаар оролцдог байхгүй. Найс. Үнэхээр гоё хоол идэх шүү гээл. Тийм тэгэхээр яг хөтэ урд ингээд ерөөхдөө урд зүгийн хоолууд бол олон төрлийн хачиртай. Тэгээд будаагаараа ингээд чиглээд их юм хачирлаад их юм иддэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бол ерөөхдөө гол мах маань бол одоо дахианы мах байна. Ингээд ястан тэр чигтнийгээ завчаад жижигэлцсэн байгаа. Тэгээд ерөөсөө энийг бол хуурж явахдаа төмөс луунга хамт хуураад тэгээд сонгор болон бусад одоо хамтлагч төрлүүдийн хамтыг хийгээд ингээд явчихна. Тэгээд өндөг жууцаа хоёрыг цогт нь хуураад өндөг помидор хоёрыг цогт нь хуураад ингээд явчихна гэсэн. Тэгээд өнөөдөр бол нэг хайхтай тийм ажиллагаа ихтэй хоол биш. Их тийм хялбархан харагдах юм. Одоо шинэ өндөг помидорны нэг юм байдаг шүү дээ. Өндөгтэй помидор гэдэг нэг юм байдаг шүү дээ. Зөндөө мэдэх. Манайхан ер нь өндөг помидор шүлэнч байдаг, хуургалж байгаас байдаг шүү дээ. Тэгэхээр жууцаа өндөг хоёрыг хуураад бас гоё амттай юм хийж бодчих тийм. Тэгээд тэр мөрийг нь бас өнөөдөр гоё тайлбарлаад тий. Агаар тэр шийдвгүй. Харин шийдчихвэл одоо яг болоо. Баларлах юм болоо. За одоо эхнээсээ тайлбарлаад явчих. За ямар ч
Сонгоо шарга нь бол ойлгомжтой. Ямар ч юм. Галыг бол ихсэж басгаж болно. Тий, одоо энэ нэг тос маань бас айхтар халчуул үүсчихэд. Тий. Усаар угаацсан сонгоо болтлоо тэгээ. Ихтэй галыг жоох нэмчээ. Ингээл тооч өрөө зүгээр л. Түрүүн би 2 3 нэмсэн тэгээд. Яа. Нормал болно л та. За тэгээд одоо шөнийн театрын одоо тэгээд 21 цагаас хойш 21 цаг 30 минутаас одоо 12 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна. За энэ болгоно одоо нэг сюрпризтэй. Одоо хүн үзэх зүйлүүдийг маш олон хийгээрээ. Манайхаа чи их өөдрөмтгай шүү дээ. Жохон юм үзэж байгаа жоох уйдчих гад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Харин тэгээ ямарсан үзэгчдийн сонирхол таашаал. Танаа аюу гоё залуучууд залуу баг оролцсон. Дээр нь одоо би бас одоо Монголын одоо бас нэг бүжигчин одоо гаавч яхаа юу сайн мэдхэл юм байна. Тэр нь бид нар хаа зайгүй тааруулж идэг. Тэгээ ер нь бас сайхан уран бүтээл, сайхан клип, сайхан бүжиг те. Сайхан жүжиг, сайхан юмуд оролцож идэг болохоор та нар бас нэг үйл ажиллагаа бас нэг сайхан болох байгаа. Ер нь бэлтгэл 4 сар үргэлжлсэн гэсэн үг те. За одоо 14 бүжиг гэж одоо асар их юу байна да тийм. Чаллигтэй байсан. Чаллигтэй байсан байна. Бүшигтэн бол хөл бүлд нь холгоцсон л байгаа юм байна. Халах энийх нь шүү дээ. Йоо, тэгээд одоо бид нар ингээд нэг сурчлагынхаа зураг авалт рекламныхаа зурганд авсан ингээд орж байгаа юм л да. Тэгээд охтууд маань нөгөө юу гэсэн бэлтгэл хийж явах хугацаанд энэ тэнд жоохон тийм зөөлүүдийн дэмжлэг ихлүүдийг маш их авч байгаа. Тэгээд хөрх юм одоо жишээ нь ингээд ерөнхийдөө хүнд түүхүүдийг маш их хийж байгаа. Одоо шин дээр сандалтай бүжиг гэдэг бол тийм хэр оргийн тэр одоо охид бүсгүүчүүд хийгээд хахаар тийм бүжиг биш. Тий. Тэгэл тэрийг хийж явах чинь охтууд чинь хоошоо ингээд савж унжаах та тэгэл ингээл заяа тэр авч ирсэн юм. Одоо ярих боцоо ярих гэдэг юм байна. Чи болохоор энэ ч юм ярих гэдэг заяа бас ярихгүй. Зураг авалттай холбоод ярьчлаа. Яг тэгсэн зураг авалт нь орохсон чи манай хатад бүгдээрээ нэг зөөлхөд ингээд гинтэнд одоо хөхөртөн. Хөхрөл няцрал маш их ёо зөндөө өсөё. Тэгээ зураг авалт нь орсон чи бүгд ингээд гар тохоондоо өвлөндөө гуйндаа хөлөндөө бүтэн ингээд хөхрөлттэй. Тэр бас одоо нэг одоо спортив зүйлбэр гэж нэг байгаа тийм. Спортив зүйлбэр дээр чинь тэний ороо төмөртөө тэр эмхтэй насч байгаа одоо нэг шахмах авах тийм зүйл эсвэл гардаг гэж таараш тийм. Тав сартуу юу? Тэмээ зэн гарсан байх уу? Манай дээр юу байгаа? Тийм юу гэдэг чинь түрүү ярьж байсан таач үзүүлбэрийн нэг баг нэг тэр таач үзүүлбэр бол тийм баг нэгээр байхгүй тийм. Багнгүй бүжиглэн. Тэгээд охтууд маань одоо юу гэдэг нь түрүү сандтай бүжигээ ярьж байсан шүү дээ. Тэгээд өөр бас айгүй олон тийм түүхүүд хийгдэж байгаа. Тэгээд тэр болгон дээрээс чинь тэгэл ер нь бол жижиг гэрчлүүд зөндөө авсан байлаа. Одоо тэгэл мэдээж тэд нэр буцаад яг одоо хөхөрцөн бол буцаад ингээд арилж шүү дээ тийм ээ. Тэгээд тоглолтын өмнө улам сайхан нэг итгэл ханаад гэдэг шиг тэгээд гоё баха. За ямар ч зүйл ихлээд хоолныхоо үндсэн гол юугаа хийгээд тэр амтлах юм. Энэ дээр одоо шинэ юу гэдэг хятад хоолны нэг гол онцлог нь юу гэхээр нэг цугандаа маш их юу гэдэг. Тий, ачаал хөгжиж тий. Ач холбогддог. Ачаал холбогддог. Энэ нь их болоод дандаа жанцоо юу муу гэж амтлагчаараа л одоо ерөөдөө зөвний хэд амтлагчаар зодож идэг байхгүй юу. Тэгээд анзаарчаад одоо шинэ дахиад хоолнд ямар амтлагч хийвэл амтнд нь тохирох уу тий. Тэгээд одоо шинэ дахианы махтай сармис нийцтгүүж гэж ярьдаг шиг тий. Тэгээд янз бүрийн юм ойлголтууд байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол манад юу гэдэг чинь тийм хятад хоолны амтлагч цуу байхгүй байгаа учраас монголчилсан. Тэгээ ер нь ингээд хийж байгаа юм нь хийсэн. Тэр бодлоо харагдах өнцөг бол те. Наашаа цаашаагаас монголчууд маань хэлсэн шүү дээ. Ишаруус гэж ярьдагсан шүү дээ. Ишаруус гэж тий. Тэгэхээр нөгөө тэр юу ч нэ манайхан чи яаж байгаа наашаа цаашаа болцсон юм бүү мэд те. Тэр түрүүн нэг саний тэр наашаа цаашаа гэсэн чи одоо энэ хоолны нэршлүүд одоо энэ ногоонууд чи бүгдээр бараг хятад нэрлүүд шүү дээ. Жишээлбэл одоо манайхны чинжүү гэж ярьдаг чинь чинжао гэсэн үг те. Чинжао чинжүү гэж байгаа. Тэгээд одоо байцаа гэж баяцаа гэдэг чинь өдөр жууцаа гэдэг байгаа ч одоо жууцаа гэдэг. Ерөөсөө л яг одоо юу гэдгийг хятадаас орж ирсэн ногоонуудтай яа. Тэр хамаагүй хин бас хятад сайн мэддэг шүү дээ гоо. Гэхдээ яг хөө тэнд бас байж захтай нэг боловсрол эзэмшгийг зорьсон тэгээд багсаг бас. Фоя гэдэг би бас орд байсан л та. Фоя лөө. Фоя зөөгч. Тий, зөөгч. Манай нэг одоо шиг бабуугийн найз графикчин залуу цогцсон гол ой, фояно. Тийш гайгүй бүр фоя гэж авсан шүү дээ.
Буяа энэ. Ой, буяно. Ятгил бас нэг 2 сар бас нэг бэзэн. Сонио. Англиэр ярьдаг юм бас ховорхон байлаа. Юу гэж англи Тэнгуудаа нэг хятадаар одоо юу гэдэг майц нэг 90-д цаг нь ханаа байлаа. Мегвашин тийм билүү гэдэг хоо гэх юм хүмүүс сурдан штэ. Тэгээд тэрийг бэжэнд хэлэхэд бэжэнд тийм хэлийг ойлгодгүй. Тэгэхээр чи бас нэг одоо манайхаар одоо яах юм бэ нэг уус одоо юу гэдэг хараалах ч юм уус юу гэх ч юм уу тийм нэг юм өөрөө хангаагчуд сонь хэлэхтэй үзсэн. Тэгвэл одоо ондоо хэлэхтэй. Тэгэхээр хятадас тийм нөхөд ондоо хэлэхтэй бид ерөөс ойлгодог юм байна. Нэг хятад ярьж байгаа хөө би. За ингээд та нар яагаад англи хэл сурдаг юм бэ? Англи бол дэлхийн нийтийн хэл болчиход байна шүү дээ гэсэн. Манай дэлхийд зөндөө хятадууд байна сурах шаардлагагүй гэсэн. Хаана явсан хятад байна. Сурах шаардлагагүй гэсэн. Тэр өстой үний хэлээ гэсэн байх шүү. Тэр хятадгүй уус орно гэж бараг байхаа байсан дөө. Тэгээ аваар моор гараад хятадд өгчих юм бол хажуугаар нөхд гой 2 хятад. Үнэхээр олоолаа шүү те. Манайх тийм монголчууд банд олоолаа байсан бол хэдэн кабре шөнийн театр гэж нээж байгаа болно. Аль хэдийн нэгтчихсэн. Кабре театр гэдэг одоо нэгдээд одоо яг үнэхээр кабре даргооноос ахуулаад бид нар кабре театрыг мэдчихэж байгаа гэж хүмүүс бас мэдчихэж байгаа шүү дээ. Кабре театр гэж мэдчихэд одоо манай одоо хуулийн талаасаа ч юм уу те одоо шиг ийм үзүүл насан турш ч юм уу. Одоо ер нь насан туршид зориулж байгаа зүг шүү дээ те. Ер нь бол юу гэдэг юм мэрч айхтар тийм нас цаагаад ч юм уу хязгаарлаад байгаа юм байхгүй. Гэхдээ бол 16 наснаас доош. Мэдээж ер нь бол мэдээж согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлэх насандаа хүрсэн хүмүүс л мэдээж манай 21 нас болчихсон тийм. Тэгэхээр одоо хүмүүс ойлгоод залуучууд гэсэн мэдээж нэг 18 9-т дөнгөж 20 хүрж байгаа залуучууд тийм кабаре театрыг үзээд ингээд суугаас илүүтэйгээр нөө нэг юм найт руу тийм клаб руу гой тийм одоо юу гэдгийг парти руу очиж тоглоод одоо юу гэж штэ өөрийнхөө нэг стрессийг тааж бүжгэлж кафег мэдэрч тийм үү. Тэгэхээр одоо юу гэдэг чинь нэг тэр шинийн клубүүдээр одоо юу гэдэг чинь нэгээд 40 гарцсан тий 50 шахаж байгаа ах нар анаа нар бол ороход хэцүү штэ. Одоо юу гэдгийг хэцүүж явахад ороод гой бүжгэлээ стрессээ тааж болж байгаа. Гэтэл нөгөө нэг хүлээж авч байгаа тэр ойлголт жоох юм тийм хэцүү. Тэгэн гутаа нөгөө нэг дөнгөж 18 9-т нэг өөрийнхөө хүүхдээ ч хүүхдүүдэд гараал ингээд бүжиглээд байхад бас хэцүү тийм. Тэгэхээр манай дээр бол яалтчгүй бас нэг түрүү хэлсэн тийм ээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх наснаас дээшээ гарцсан. Бас өөрийнхөө нэг таашаал өөрийнхөө үзэх юмныг бас сонголтыг зөв хийждэг тийм ээ. Юм ойлгочтой одоо ойлгох тийм яг юунд ийснээ бас ойлгох тийм ирхэл бах гэж одоо ерөөхдөө бид нар ч бас урьдчилан нэг зэрэглийн судалгаа хийлгэх байх уу тэгээд ерөөхдөө бол тэгж л гарч ирж байгаа. Тэгээ манай судалгаагаар зүгээр юм одоо бид нар бодвол Монголын яач шүү дээ. Нарийнхан. За. Монголын баар гэж ярьж штэ одоо энэ баар сэнгийн газрууд гэдэг чинь. Ер нь 2 3 гэж хуваагдсан байна штэ тий. Одоо жишээлбэл 30-аас дээш насных юм уу тий. Тэнгуул 30-аас доош насных юм уу. Тэнгуул 25-аас доош насных юм уу. Ер нь бол ингэсэн байгаа штэ. Тэгээ ер нь бол бас ингээ сайн ингээд үзэхэд одоо манай одоо яг нэг 30-аас дээш насных үйлчлэгийн үзүүлэлтээр баар сэнгийн газрууд орно штэ. Бид нар маань ер нь яг үндэ тэгээд айгу пэгд байгаа дээ. Хараад шийдэл яг өмнөд нууц ярихад бол стеда гэдэг ард туруулын баарнууд байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ч нандаа 30 наснаас дээш хүмүүс үйлчлэг авна. Тэгэл амар биг байгаа ширээ болдгоо шүү дээ. Тэр чинь тэгэхээр л хүмүүст ийм эрэлт хэрэгцэн байгаа. Тийм, ер нь бас та нарын бас нэг зөв бизнес. Одоо та нар суурин одоо шин кабре шиг цайтар шиг суурин одоо юм байгаа. Заавал ройл ихгүй дараа нь одоо тийм бүлгөө байгаа. Суурин газартаа жишээ нь мөрөдөл театрын маань бас тусаар тогтмол ингээд суурьчтай шүү дээ. Өөрсдөө. Тэрнтэй адилхан өөр гадаадын хүн биатаас бууж ирэл одоо шинэ байдаг шүү дээ. Бэлцүүд танаас одоо бэлдсэн тоглолтын захиалга үүсгэж юм уу те. Өөрөөр хараад өө тийш ингээл ингэдэг л болмоор байна те. Бас дараа нь ерөөсөө байнгын тоглолттой байдаг бол бас гоё. Хагас бүтсэн өдрөө ч юм уу те. Эсвэл 5 дахь хагасаандаа яг тийм тоглолтоо цүм авчаад тэгээд дараах нь үйл ажиллагаа тоглолтод дахиад промошн яваад байждаг. Өөр нь хийгэл байждаг те. Циркийнхаас орсон уу? Циркийг бол бид нар эхэндээ яригдж байгаа тэгээ сүүлдээ болсон. Яг нэг цирк гэхэлэр бас ажиллагаа маш их шаардна. Тэгээд тэрний оронд гоё тийм сонгодог хөгжмийн гоцлуудыг оруулж өгч байгаа. Хөгжмийн гоцлол гэхээр одоо хин тэндээ тоглож байгаа юм. Одоо жишээ нь дандаа бас мөн ялгаа байхгүй залуу уран бүтээлч тийм. Гэтэ үнэхээр тэр хөгжмийг сайн эзэмшиж чадсан тэрүүрээ суралцж байгаа тийм амьд хөгжим үү? Амьд дандаа амьд хөгжим. Одоо шинэ саксофон ч юм уу тийм. Тэгээд их мэтлэн байх байхгүй юу?
За дахиад ерөөхдөө болох гэж шүү. Дотроос нь болчихсон. За тэгээд манай энэ уцс жоохон гацаад байгаа шүү манай. Тэгээс энэ бол дуурайд явах хэрэгтэй байсан. Доор уцнаар. За тэгээд манай хоёр театрын хоёр шинэ театрын хоёр залуугаас асуулт авах мөн байна. Тоглолтын шоуны талаар асуулт авах зүйл байгвал 77.1 98.11 гэсэн дугаар байгаа бодоод санал бодлоо чөлөөтэй хэлж болно шүү. Багчд чинь эргээ задах нүг. Оос тохиол нэг. Өндөг 2 хуваах юм те. Өндөг 2 хэсэгт хуваах. Сайн саримс хэрэггүй өстөө. Саримсыг өөр юм тийм. Тэр өндөг помидорондоо саримс. Энэ хоолны нэвтрүүлэг ер нь хийх гоё юм биш үү? Одоо ингээд чаш олон суралцаад авчихсан шүү дээ. Сая сонгоно тэгэхээр сонгоно шаардаа те. Тэгээ дараа нь дахиагаа ялдээ, дараа нь төмсөө ялдээ, дараа нь дуунгоо ялдээ, дээр нь жоохон ус ялдээ. Жахаагийн хувьд бол айгүй сайн тоглооч гэж бодож байгаа гэр. Манай баяраа баяр заяа гэж батаад юм байна. Хоёр өдөр хүмүүс андаараад идэв. Заяаг юу? За хоолыг бол бас хийнэ юм. Юу ч мэдээж хийж таарна шүү дээ. Яах вэ? Тэгээ өнөөдөр би ер нь бас дуртай шүү. Ямар хоол дуртай? Жахаагийн бол ямар хоол дуртай? Их хоол тэгээд. Бараг л тийм шүү дээ. Заяаг юу? Миний хувьд бол ер нь яг ганцхан энэ олон текст юм байхгүй тийс. Амхаа идэ яг тийм ямар хоол идэх санагдсан тийс. Шинэ ангаа хэр ярьдаг вэ? Ангаа юу? Ангаа тэгээд ярих юм бол орж ирнэ тэгээд хүчит шамхрын одоо нэг магшуулдаг гарууд. Тэрний нэг залуу хүүтэ болсон юм байна л да. За. Ажил дээр ирж байгаа юм л дээ. Уцаа өмсөөр ажиллагаа болцсон байж байгаа. Нөгөө цуг ажилтаа залуу авсан. Хөшөө чи юутай болсон? Ямар хүүхдтэй болсон? Хүүхдтэй болсон. Хэдэн ил гасаа? Ястагаа 4,500. Тэгээд шолж юм байна. Рефлекс тавцсан. Ястагаа 4,500. Ихэд сонсоод юу гэж шүү. Яг та тэгээд бас манай нэвтрүүлэгч юу юм хамаагүй шүү дээ бас. Нэг хит хамаагүй бол нэвтрүүлэг биш шүү дээ. Тэгээд бас нэг оногоо ярих зүгээр. Нэг микрофон шалгаж байт юм байна л та. Манай баяраа гэдэг найз ярьж өгсөн. Аян биднээс цогцолцоод. Тэр чинь нэг л жоохон урдан сууж гинэ. Тэгэхээр хажраа яриад гинэ толроо харчаад өөрийнхөө толрыг харчаад манай аваацаа бол би хөөхөн унаг байгаа. Манай ээжтэй тэмээ бол би хөөхөн ботго байгаа гэх. Манай ээжтэй хойно би хөөхөн хург байгаа гэж хэлмэд идэв. Нэг л чинь залах нь штэ. Хараад танаа авч ариг чи танаа ээж яах юм бэ чи юу аах уу гэсэн. Нэг л жолооч гэнэ. Нэг л жолооч аах уу гэсэн. Чаанаа тэгсэн. Өстрийн нэвтрүүлгээс ярьчихгүй дээр нэвтрүүлгээс хараад микрофон зодуулгүй дэж. Наргал гэж бас гоё дээ. Бас нэг жолоочтой наарсан чи бас нэг ангаа санаанд орж. Таксины нэг хүн суугаа авч ирсэн чинь таксины жолооч гэсэн. Таксины жолооч ер нь дарга цэрэг байхгүй тий. Өөрөө даргаа байл даргаа чинь цэргээ чинь өөрөө юу байна гэсэн чинь нөө суучсан наагаараа зүү хэрэгтэй гэсэн чинь за. Команд болчихж байгаа байхгүй тий. Бас нэг одоо эзэн бүхэл манай жишээ найздаг байхгүй. Одоо нэг нэлээд олон бас нэг тоглоод байгаа. Чин тэр ингээд таксин суусан байл та нэлээд халамжсан. Тэгээ эзнэ. Таксин дээр асуусан гэж байгаа. Хаа гаханд өгсөн. Гэнэ дуустал. Гэсэн юм л та. Гэсэн чинь нөгөө таксин дээр боцсон гэж хэсэг уцсан дараа шахаад хоёлаа дарахаа очиж ирэх үү гэж. Үний мөнгө өөрөө ажиллаг амжилт. Тэр боцсон гэж байгаа. Ханд хоёлаа дарахаа очиж ирэх үү. Дарахаа удаас ажиллаа амжилт ч одоо. Одоо шинэ бас би бодоод ингэ ярьдэн шүү дээ. Лекс маягийн ингээд харахаар лекс одоо шинэ уншаад гадаад Америк тийм байдэн шүү дээ. Хүнийг инээлгээд ингээд яваад чи юу гэдэг юм бэ гэж одоо. Ингээд мэдээж киномын дээр гараад байдаг шүү дээ. Залуу ганцхан тайз дээр гарч чи нэлээд байдаг. Тэгсэн мөртлөө ингээд ондоо юм яриад хүн өөр яхахгүйгээр бүтээгдэхүүн яриад инээлгчдэг байдаг шүү дээ. Ямар ч одоо Джейм Кэрил гэсэн үг байхгүй да. Тэгээ одоо чинь Джим Кэрэ нөгөө нэг Эди Мерфи дээр чинь бас л залуу байхдаа тийм одоо илэглэл юм хийж те хүмүүстээс танигдчихсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд чухам юу гэж хэлмээр юм те тэрийг нь. Гэтэ одоо шинэ манад бол яг тиймэрхүү юм бол байхгүй шүү дээ. Дутагдаалаа. Тэгэхээр манай бас нэг одоо юу гэдэг үзэр үйлчилгээ яваад хажуугаар нь бас би бас жахаа ингэж боддөө. Одоо ингэ хошиг маань их хараад байгаа шүү дээ. Өшгөлгүй жахаа өшгөж байгаа. Одоо шинэ жижиг болгосон шүү дээ. Халиар шиг биш. За өөр би өөр биш юм уу? Тэхөө. За тийм жоо. За би өшгөлч юу? Яаж өшгөл? Хин өшгөлч шүү дээ. Энэ одоо шинэ жууцааг өндөгтэй хуурахын тулд
Энэ одоо шинэ үзүрийн хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсгийг ингээд авч хэрэгтэй. Энэ энийг хийх юм бол нэг хатуу болоод. Тий. Тэгээд энэ хойдох нь энэ бол аль болох уг нь өргөн байсан бол надад олдсон маа. Ингээд хийчихнэ шүү дээ. Тэр бисаа юу ярьж байгаа. За шийглээд дуусгач. За тэгэл ингэн одоо нэг идээд байна. Тийм тэгж хэлж байгаа. Юу ярьж илээ би чаа? Манаа нэг юу ярьж илээ. Харин юу вэ? Би бас чууцараа гараад гарчлаа. Гараад юм. За юу ярьж илээ Петра. Залаач яриаггүй шүү дээ. Нөгөө илгэлдэг. Тэг илгэлдэг за мэдгүй. Тэр яриад дуусчлаа. Хоол руу орё. Энийг одоо ингээд хэрэг хийхээ. Бүгдийг. Хоолны төсөлд ер нь одоо төмс одоо энэ чууцаа мууцаа зүсэж байгаа ер нь шатад талах юм шүү тий. Тийм ээ. Тийм ээ. Тэгээ бас нэг харагдах үнцгэн байх хэрэгтэй байх. Би яг тэгсэн нэг станд орохгүй юу? Орохоос өмнө 0-д орохгүй юу? Тэр дахиад яг одоо нэг хуургууд сүлгтэй дахиад орох гэдэг. Тэрийг захиалчаад 0-д орсон чинь 0 чаар цөөсваа гэдэг чинь цөөсваа хаана. Цөөсваа мэдчихэж шээ. Тэгээ 0-д нь ороод ингээд харсан бүү юм болдруудаа дахиад ингээд явж идэв. Хөө дахиагаа буцаараа гэсэн дахиад гараад ирсэн. Ой итгэв байлаа шүү өндгөн идэв. Яс наашаа бол 2 сарын хугацаанд судлах маркер хитийн орнуудаар явахгүй юу? Тэг явж байгаа л нэлээ ядаж явж байгаа л тэгэл за юу вэ? Монгол руу уцаа гэл тэгэл Бээжингээс Ирэн рүү явж байгаа нэг ганц машин завсан байхгүй юу? Тэгээ орчуулагчтай. Тэг өрөн Монгол хоёр орчуулагч өрөн Монгол жолоочтой явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээл замдаа явдсан чинь би за сайхан нот хийх гэл нөө Ирэн ер нь хитийн орнууд чинь хөх тэнгэрээс харагддаггүй шүү дээ. Нод мод юм тийм л однууд харагддаг шүү дээ. Тэгээ байж байгаа л яг нөгөө нэг Ирэний наадлаа ер нь наан авцал ирсэн баг тэгээд би хэлж байгаа хгүй яа манай Монгол хөх тэнгэртэй айгу сайхан шүү гэсэн чинь хажуудлаас манай өвөр Монгол орчуулсан нэрээ бүр сайхан шүү л гэж тэгээд би тэгж би өстө Чингисийн Монгол шүү дээ галаа жоох юм би хэлэхгүй юу жоох Чингисийн Монгол шүү дээ гэж хэлэхгүй гэсэн чинь миний одоо цусаар одоо ингэ Чингис урсж байгаа тийм цус нь урсж байгаа би хөх толботой Чингисийн Монгол байна гэж хэлсэн баггүй гэсэн чинь хажууд нь орчуулж би бүр Чингисийн Монгол манай Чингисээ гэдэг. Тэгэхээр найзаа чи бүр Чингис шээ би бүр Чингисээ гэсэн. Найзаа би Чингисээ л гэдэг. Тэгээд яаж би Чингисээ чи Чингисээ бараа авчихсан. Чингис маань ах Чингис тань ах гэж болчлоо. Тэгээс чинь урд таксин жолооч нь болохоор бид нар авсан хөлсөөр явж байгаа жолооч өр Монгол байсан байхгүй. Гэсэн тэр мангар бүгэн залуу байсан. Тэр чинь 140 мөчтэй явж байгаа урдын зам дээр. Баам таамаглахгүй. Намаа адраас найзаа чи бүр буучгаа. Чингис бүр мануусынхаа. Тэгэхээр нэг юм шар бацгаа. За бой гэж гараал буугаал хазаадсан. Ингээ тал ганцаар юусэн. Хинч явахгүй. За хүний газар өгч байгаа зүгээр далгаж байгаа. Ирээд өгөхөд ирээнээсээ замуу өдөө өгсөн. Сонгод найзаа бүр Чингис танах шүү. Тэгээ чи хамгийн зөв нь яасан гэсэн чинь экспресс ирээд манай очууч надад салингаа аваад байж. Салингийн за жолоочтой салингийн авчиж. Жолооч цаашаа арай бүдүүн том диттэй. Тэгээд цаашаа явжээ. За баярлсан шүү найзаа гэж тэгээд дотроо дургуур бодож байгаа шүү. Тэнгуудаа манай очууч тэгээд тээш ингээд өгж гэл хамт ингээд бооноор орж байгаа юм. Тэгэхээр хамгийн салгаас ингээд тэрэлж байгаа юм. Найзаа тэгээд боонг суух гэж байгаа хажууд нэг кассери хажууд байдаг. Ингээд суух чахт ингээд тэрэлж байгаа. Найзаа гэж Чингис бүр манаа. Нөө чи ай гэж хаагаа гэж цавгаас бүр манаа. Юу вэ? Одоо санийхыг л тайлбарлахад ингэж байгаа байхгүй юу? Би урд шахаад байсан гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тентгийн хятадч гэсэн юм тэгж ярьдаг. Чингисийг бол манах гэж ярьдаг. Тэгээд энэ ямар холбоо учир зүйтэй юм бэ гэхээр ерөөсөө л нэг одоо юу гэдгийг тэр хүмүүсийг баг багт тэгээ хилцсэн. Тийм шүү дээ. Хичээл дүүгийн хичээл дээр нэгээ заацсан. Тэнгууд нөгөөдөл яг нөгөө школоор явцсан. Тэгээд бид нар ингээд уурлаа. Тэгээд сүүлдээ ер нь багасаа нөгөө сая школоор ингээд манайтай орсонтой адилхан болж байгаа. Тэгээд хятадуудын эзэн хаан бол Чингис хаан гэдэг л тийм яриад нэмэр идэдэг байхгүй. Тэгээд анхандаа би амар хэцүү юу гэж тэгээд их тайлбарлах гэж ноцолдог байсан. Сүүлдээ тэгээд тэгээд ойлгоод явжиг. Тэгээд тэгж ойлголоо гэдээ ямар эзэн Чингис хаан маань тэднийх болчих юм биш тийм ээ. Ер нь манай Чингисийг бол хацалж байгаа нөхдүүд олон байна дөө. За яа урд явж байгаа мандугаацтай манайхан. Тэгэхээр би нөгөөдөө тэгс Мао Цзэдун ч манайх шүү гэж хэлээд. Тэгэхээр нөгөөд яаж тэр шарна гэж босч ирж ирсэн гэдэг. Гэтэ би тэрийг хэлэхгүй манай найз хэлж ирсэн. Тэгээд Чингисийн талаар ингээд Чингис хааны тухай ингээд маргаан явж байгаа сүүлдээ Мао дарга чинь манайх штэ гэж хэлсэн чинь нөгөө хятад чинь зүгээр.
өргөлзөл босоод ирсэн. Тийм муухай амин одоо юу гэдэг буугаж бишэлтэй нүг игөрмжтэй. Юмдаа амин тийм эзэрхийг байх гэдэг хүсэлтэй. Тэгээ ямар сайн бодолтой. Хятад одоо Европын тэргүүлнүүд явдаг шүү дээ. Дандаа хятад тэргүүл явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хайлтдаг гараад хооцож. Нөгөө үлдсний зэрэг. Аа. Чи шангаа зүгээр тоож ирсэн юм шүү. Үлдсэн зэрэг явуулаа. Цаг маань юу болж байна? Цаг одоо бүр хангалттай байна. Одоо бүр 30 минут байна да. Тийм үү. За тэгээд өнөөдрийн манай зочин бас гайхаж байгаа дунд нь ингээд хосууд гэр бүлийн хоёр хүн ирсэн юм шиг. Хүмүүс бас сугсаалаа гэдэг. За өнөөдрийн манай зочин маань гэвэл шөнийн театрын хамт олон хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд удахгүй тоглолтоо явж байгаа. 10 сарын 11. А би юу? Тэгээд тайчиг үзүүл бүр ингээд одоо энэ кабин чатад орж байгаа юу? Орж байгаа. Тий. Тайч үзүүлбэр ихлээр л одоо юу гэдэг нэг нүцгэн шалтай эмхтэй хүн тий. Нэг тайзан дээр зогсчоол тэгэл ингээл янз янз болоод ахыг тэгж битгий ойлгосон. Харин наацаараа ийм баг тий. Одоо шилбэл Европын тайч үзүүлбэр гэл ингээл үзэж байгаа байхгүй. Кино мөн дээр ер нь Европын ингээд сайн нэг яг нэг телевизээр гардаг шүү дээ нэвтрүүлэг. Нэг зулаа ямар юм секс мэкс юм. Зулаа юм. Зөвхөн мэдрэхийг хүсвэл. Тэгээ жоохон халдсан юм шиг юм гэдэг шүү дээ. Тэрэн дээр ингээ харж байгаад нөгөө тайстик Европын тайстик гэдэг энэ гадаа гарч байгаа байхгүй. Тэрэн дээр яасан гэсэн чинь тайстик өгөөд нь бүр ингээ хамаг юм гаргаал ингээ ингэхгүй шүү дээ. Ингэхгүй байгаа зүгээр л тэнд үжиг үзүүлбэр гэдэг юм болж байгаа. Юу нэ? Яг манай Монголын голоос хамаг юм тайлбарлаж зүгээр хажуугаар нь гүгээл зүгээр. Тэгээ нөгөө хэд нь айлын халбар болчихлоо. Дүгдэн байхгүй. Сэр өгч өгдөг. Бүлэгдсэн гэвэл. Яа сайн шүү. Арай жоохон буруу юм байна. Тэр нэвтрүүлэг үзэхээр бүр яталцсан юм. Үсэг нь орон цагаар гардаг. Надаа хавтах гэж надад. Тэрнтэй ч амдраад байгаа юм уу? Энтэй ч амдраад байгаа. Вах инээч нуулаач. За уучлаа. Үгүй айдлах мэрэгчлээ. Тэр чинь бас нэг тэгж ярьж иж хүнийг тавчин гэсэн үг байхгүй тийм үстэй. Тэгээс хүн болгон ч андаа шүү дээ. Бодлоо ер нь бодлоо. Тэр нэвтрүүлгийг үзэж байгаа. Битгаар тэгээд бол муу. Тэр нэвтрүүлгийг үзээд байвал яг ганцаараа заяа. Тэр инглиш яриад байгаа байхгүй. Басны бүрээс тэр ойлгохгүй. Та хэрэг та надтай одоо адилхан сэтгэл бодож байвал та магадгүй та бусдаас шал өөр бол тий ганцаараа үзээрэй энийг ганц би ихтэй хүн одоо тэгээд яг тэрийг үзээд байгаа. Орцсон бүр ингээд ярьж байгаа ингээд цантаан зөв байгаа шүү. Одоо тэр тайчих дээр юм ярил л та. Орсын нэг Рен ТV гэдэг телевиз байдаг шүү дээ. Тэрэн дээр бол тайчихын тийм бүр цэнгээд нэвтрүүлэх гардаг шүү бидгүү. Хүчж байгаагүй тэгээд Орсын дээр телевиз шоунууд их гоё шүү. Гоё тэгмүтлээ нөгөө үзэгчт нь байдаг. Одоо Самэл Лучи гэдэг тэр нэвтрүүлгийн нэр байхгүй. Одоо чинь секси гэдэг тий. Нэг орос хүн бүжгэлж байгаа байхгүй. Үнэхээр одоо секси дээр гоё хөлгөөнөө тэр нөгөө тэр торбай гэдэг юм дээр гоё бүжгэлж байгаа байхгүй. Тэгээд таалагдахгүй бол үзэгчд маань бодог шиддэг. Бодог дээрээс насгадаг коноф тараад. Одоо шинэ 10 үзэгчтэй 8 хогоод авчих юм бол бодог дээрээс насгадаг. Үнээр гоё бүжгэлж байгаа нэг орос хүн ингээд хараад ингээд бүх юм тэгээд яг бүрэн нүцгэлэхгүй гэсэн мөртөө нэг байдэн штэ. Тэгээд гоё бүжгэлж юм шүү. Манайх л нүцгэлээ гэдэг болсон шүү. Тэнгүүтээ шууд бодог асгаа ичж байгаа байхгүй. Тэгээд таалагдахгүй байна. Таалагдахгүй нэгээд. Тэгээд хөл юм бэ. Орцтой бас түлдэн хоол руу удаацсан. Зүр энийгээ юу хийгээд бодсон. Тэгээд хоороо. Тэгсэн эдэрэг. Ордуудын нэвтрүүлгээр би яг ижээ зогсдог байхгүй яг чиний байр. Тэгээд манай зочин маань юм хийгээд би тэрийг хуурж өгөөд энэ давс их ам тчих уу яах вэ ийхүүг асуудаг. Өнөөдөр нэвтрүүлэг болохоор зохион маань өөрийн одоо бэлтгэгчтэйгээ ирсэн. Гэршил мэрчл бол хэцүү. Газ гэрчээд явчихсан. Гэрч хэлчихөө. Үзэгчтэй хэлгээд одоо энэ манай юу цагаа ярьдаг. Энийг хятад бол аюу хэлдэг юм байл. Энэ бол одоо игний хол тавдар хотоодны хол тавдар дээрээс нь одоо юу гэдэг нь хоол болцуулах бүх юмд аюу сайн юм байлээ. Тэгээд энийг маш юу хийж байгаараа ахиу хийж байгаа гэж боддоо шүү дээ. Тэгээд таг нь өгөө. Шүлтөө бол их хийж байгаараа. Хоёрдугаар хоолноос одоо аль болох боцоод өнөөдөртөө өдөртөө. Хоёрдугаар хоолыг бол өдөр бол хийж байгаа. Оройтой нэг шүлтээ юм байлээ шүү. Сайн нэг юу болсон юм шүү. Өдөр чинь бояахан хэлдэг юм л шүү дээ. Тэгээд чээл ир хүн чээл гэрээ эзэн ингээл тасаа өгтөр гэж хамт. За нөгөөдг нь ингээд харгалаа тэгээд саагартаал тийм. Тэгсэн чинь нөгөө хажууд нь авгаа нэг хөөрхөн шингэрээ шүү. Нөгөө чи яг үнэн баггүй. Ясан дээр ингээд Монголын эмэгтэй
одоо бүсгүүчүүд маань эр хүнээ те өнгөтэй тэр магтааш өгдөг тостойг нь өгжиж хайрлаж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө хошин шогаар нь ярьчихсан. Хошин шог гэдэг маань юусэн тухайн одоо нөгөө яг болсон процесс үүдэг байхгүй. Амьдрал дээр болсон те. Бас л хоорондоо улаарсан ярьжсэн чинь гээ яваад. Одоо чинжүүг юм. За чинжүүг бол одоо юу гэдэг манайхан ч гэж яриад танааш зүгээр. Би урд нь ингэдэг байсан байхгүй чинжүүг хоолоо анх хуурж эхэлж байхдаа туг хуураад хоол болсон зэрэг чинжүү байхгүй болцдог. Тэгэхээр чинжүүг л ерөөсөө хоол нэлээд болох төхөөд ирэхлээр нь хийгээд тэгээ ингэж нөө чинжүүний ам юм уу маань бас нөө нэг агуулж байгаа. Нөгөө хатаасан чинжүү байгаа шүү дээ. Тэр юм. Энд ийм юу гэдэм бэ? Энийг ч ямар чинжүү гэдэг вэ те? Хажууд нь найт нэг зүг. Ийм чинжүүлгээ явуулчих. Ийм чинжүүг ингэж хийвэл амт юм хоорондоо халууногоо хийх үү? Халуун чинжүү байгаа шүү. Би ямарсан. Халууногоо заяа өөртөө хэлээ ямарсан нэг өөрийнхөө нэг крүүд найзууд авчихсан. хар бицээ. Тэгээ мэтгэлцнээ юм. Гойш би нэг бас нэг мэтгэлц бицээ санагдаад байт юм аа. Хүү амттай. Ер нь тэгээд манай Монголын урлагийг ер нь юу гэж бодож байна? Одоо шин заяагийн урд бүжгийн одоо урлагийг хар бицээ байв. Манайхаас одоо бүжгийн урлагийг юу гэж бодож байна? Нэг хоёрыг үндэсний бүжиг одоо шин зөвлөл бүжиг гэж байдаг шүү дээ. Тэрнээс үн аль одоо жишээ нь бүжигэнд нь илүү сонирхолтой байна. Миний хувьд юм бол яг зүгээр мэдээж тэгээ залуу хүн чөлөөт тий орчин үеийг дагсан. Хар бицээ. Тэгээ чөлөөт бүжиндээ илүү сонирхолтой л доо. Тэгээд чөлөөт бүжигээр одоо манайх зүг одоо янз бүжиг болох шүү дээ. Бүжиг гэдэг уусгаад бол нэрээ. Ордон ч миний хамгийн дуртай бүжиг стил ямар стил гэдэх үү? мэдгүй шнэ. Тектоник гэх юм. Хастай удаач бүжиг байна. Болгоомоо дөрөв. Хоёр хадгалсан удаач явж ирсэн чи уртлыг өнгөө гэсэн чи. Хажууд нэг болгоомоо. Тэрийг бүжиг ядчаа тэрийг хаастай юм бүжиг тий. Хаяа. Тэгжиж зөв гар нь гидс мэд цээж болох. Сон болох шүү дээ. Яг цагаан. Яг ачаа. Ингээ алгад. Яг нанаа чи хатгаж байгаараа чи гэж. Өш атлах үстэн гэд мэдэн штэ. За тийм. Тэр штэ урд нь ингээд одоо ингээд байдаг байсан бол бас нэг олон залуучуудыг бас нэг зөв юм хүргэсэн байх байх шүү тий. Хоёр юу байсан штэ. Тэмцээн байсан штэ. Бүгд хичээгээд ингээд тийм. Багасаа бүжилж ирсэн тэгээд тэр тэмцээнүүд бас жил болго орж ирсэн байхгүй. Тийм үү. Тэгэхээр чи хоёр багасаа гэж багасаа явуулсан. Хоёр бас бүр доошоо штэ тэгээд. Тэгэхээр 2002 он ч бүжиглэж байна. 98 он. Тэгвэл тийм би чинь болохоор 8 9 98 он ч нэг анх нөө Дижи Бобо гэдэг нэг дуучин байдаг шүү дээ. Нэг урт тустай нэг дуучин байгаад байдаг шүү дээ. Нэг сонд болоод байдаг Дижи Бобо гэж. Ямарс нэг сайн Монголд ирсэн шүү дээ. Монгол тэр хэдэн онд Дижи Бобо гэж ирсэн шүү дээ. За. Боржоорстэй шаард систем. Тэрний аяндаас үлгэр бүжгэлдэг үст. Бүжгээ яаж сонгодог гэсэн нэг энтх киноч аягих бүжгтэй байдаг байсан. Манай их чигээр тэгээ манай одоо хамгийн том бошгүй өөрөө энтх ингээ бүжиг бүжгэлдэг. Тэгээд хоёр дээр тэр энтх бүжгийн хөдөлгөөнөөс заадаг сурахгүй бол таач гэж боддог. Удлаасаа үйлээд жангууд таач нь юу болох юм. Тэгээд би бас нэг яг тэр чинь одоо тусны мотор ороод яаж илаа. Тэрүүд талигаач ургамлуугаа шүүгчээ суудаг. Гэсэн чинь манай их за хамтлах нэг тоёд хамтлагын хэрэгтэй гэж хэлсэн. Манай зэрэг 10 жил байсан юм оёд хийсэн. За тийм англи банд нэ амар англи хэлтэй банд ингэ. Тэр нь үгүй. За. Тоёд тэгээд тоёд текст тийм. Ямар бүж үзүүлж байгаа байсан чинь рэп гэж. За. Рэп стар. Рэп стар гэж байгаа байхгүй. Од гэсэн шүү дээ. Стар гэсэн шүү дээ. Од гэсэн. Түрээд гэх бодоод хооронд ирж. Цаам рэп гингот нэг хаал өгөөд штэ. Пэгэр гэсэн үг штэ. Тэгж шидэт тахтай яа гэм бэ. Тийм зэн нэг тамч багтай тийм бэ. Ясан дээр нэг рэп стар байхгүй. Битүүрсэн рэп стар. Айгуу хүн зэрэг айгуу хүчтэй шүү дээ. Харин тийм. Тэгээд багаараа болчихно. За одоо энэ хоолой тайлбарлах. хоолой. Сүүлдээ бид нар хамч юмэр нэг хорвогийн манай нэтрүүч юус хов бадж байгаа. Хов бадж байгаа. Хэн сайн явж сайрын сайлаад энэ муу тэр нэг монголоор юу гэж хэлээд л өгөө. Юу лээ? Энэ чинь.
Юуцаа. Юуцаа тий. За тэгвэл юуцаа гэлээ. Би одоо энийг манайхан тэгж хэлдэг би одоо л чамаас мэдчих авлаа. Тийм ч айгүй гой өнгөлөг харагдав. Түрүүн дэлгүүрээс нэг Меркури ороод юм авч явахдаа юусаа инээс чав заагаал явуулсан болохоос нэр байхгүй нэг хятадаар нь хэлээд л яг нь энэ юу юм байна л үзчихтэй эхлээд ямарчсан одоо жишээ нь эхнээс нь тайлбарлаж өгье л да. Сонгоо шараад тодорхой хэмжээний шар болтол одоо шараад тэгээ дараа нь дахиагаа хийгээд дээрэс нь төмсөө дуунга тэгээд сүүлд нь чинжүүгээ бүр сүүлд нь энэ юуцаагаа хийдэг юм. Юуцаа ч болох нэг аюу хурдан болчтой шүү дээ. Нэг удаан шарах юм бол тэгээд уусаад алгацдаг. Тэгэхээр нэг их шарах хэрэг байхгүй. Одоо ингээ хоол ерөөдөө баг болж яах гэсэн. Техник маркер болно гэсэн үг. Тийм. Ер нь бол хятадуудыг айхтар юу гэмдэ бүр амар ингээ шараад идэв юм бэл. Ер нь бол ногоог бол халуун маш халсан тоосонд газ хийгээл хураал авдаг. Удаан цагаар шараал ингээл лээдэггүй юм бэлээ л дээ. Харж хахад. Би нэр ингэж боддог байсан. Одоо нэг телевизээр ингээл нөх хүмүүс хоол хийгийг заагаал те. Би хоолны нэвтрүүлэг үзэх айгу дуртай байхгүй юу? Тэг ийшээ. Тэгээд харин тэгээд хүн бодож явал бүтнэ гэдэг шиг нэг санаж явал хүрнэ гэдэг яг юу гэдэг шиг энэ хоолны нэвтрүүлэгт бас нэг орж үзхийсэн гэдэргээд боддог байсан юм. Тэгээд чи бүр ороод өөрөө хийчихлээ. Бид нэг ажил болгоо явчихсан. Өөрөө баг хөтөлчтэй. Би өнөөс телевизэд нэвтрүүлэг хийдэг байсан. FM бас хөтэлдэг байсан юм. Тэгээд хоолны юм бол бас ойлгомжтой шүү дээ. Тэгвэл танаа шөнийн театрын захирал гэж хүн байгаа. Ерөнхий продюсер ч юм уу те? Байлгүй байх уу. Тэгээ манай захирал маань Батмөх гэж хүн байгаа. Тэгээд Монголын сэтгүүл зүйд маш олон жил ажилласан. Тэгээд бас яг ер нь ийм одоо бидний яриад байгаа энэ барууны урлагийн чиглэлийг бас их судалдаг. Тэр талаар бас боловсрал эзэмшсэн тийм хүн байгаа л да. Тэгээд манай бүжигчтэй ч гэсэн маш их тулж харьцдаг. Тэгээд баяр заяа бас өөр юм нэмжлэх үү захирлын талаар. Манай захирал ер нь одоо ярих юм бол магтаал авчих хэрэгтэй. Энэ хоолыг өшөө гоё том тоог байхгүй багт магтаал байхт нь болоод явж. Гэ тийм шүү. Энийг жиргэх хэрэгтэй. Бүр том. За наад гэж том хоолоо гарга. Энийг өндгөө ийшээ юм уу? Цааш нь тавьчих. Өндгийг ийшээ хийчих. Өндгөө ийшээ хийчих. Ер нь өнөөдөр чи би баг 5 хүний порцоор хоол хийгээд байна. Одоо бид нар чинь дөрүлээ яваад байгаа тий. Шээ. Одоо даа. Хоёр байна. Зурглаач нар маань. Тий. Нэг юурс ингэж асгач яаш. Тэр нэг өдөө. Тэг ингээд. Энэ иш нь халт юм байна. Би дөрөв мэдэхгүй ёстой. Бариад авсаж байгаа. Зургатаар гадаа цуглаад чимээгөөс. Тэгэл нүн халгаан түлэгчээл энийг л өнгөрдөг шиг л одоо. Гүцээгээрээ. Халгаа гэсэн. Хамаагүй мэтэрээ. Түүх хийжлээ шүү бөлгөө. Хамаагүй мэтэн баг багтаа цусан дээр ингээд нөгөө охид төгөөдөрөө бөөнөр өжсөн чинь нэг яг байрны хажууд нь юу байсан байхгүй юу? Ургамал. Тэгэхээр халгаа мөн бишээр ингээд мэтгэлцвэ хоорондоо. Тэг хинч барьж үзэхгүй байхгүй хамгийн гол нь. Зэрэг юу? Тий. Тэгэнгуутаа ингээд байгаа. За хуруудаа дийлэгдсэнд барьж авъя. Тэгээд халгаа мөн биш нь тогтъё. Тэгээд хоорондоо мөрий тавьчихсан. Тэгээд хуруудаа эхлээд газар тэнгэрээ үзээ дараа нь хуруудаад би ялагчдаг байхгүй. Тэгээд бантаал байхгүй болж байгаа юм чи. За яалчгүй барихандаа гээл. Тэгээд бариад авсан нэрээ халгаа өгдөг байхгүй юу? Яа гэсэн тэгээд яаж ч айгүй юм жижиг нэлэх ногоо байсан болохоор том байсан бол хараад тань л да. Тэгээд жижиг байсан болохоор гол нь тэгээд нөгөө тэгээд би чинь яг бол мөрөд тавьсан байсан халгаа биш гээд тэгээд барьсан чинь халгаа байсан. Тэгээд эцэстээ би түлэгдсэн тэгээд шууд гүрийсэн байхгүй юу? Өө халгаа биш өнөө гэв. Тэгээд мөрийг авчаад дараа нь яа гэл. Гаш шээсэн үү? Нэрээ тэгээд шийж байгаа юм чи. Одоо энэ одоо нөө юу вэ? Жууцаага. Энийг газ цэвэрлэчихв. Хөнгөн нэг усаар зайлаад тус нь аваад л чинь. Жууцааг жоохон уурахгүй болохгүй. За манай үзэгч таар ёо нүд ирээлтэй. Яг кабрит театр гэсэн. Хоол олчтой. Маш олон тий хөнгөн ялгсан одоо энд ч тийм байна. Оо энэ аяцаа. Энэ бүжиглэж байна гэдэг. Бүжиглэж байна. Энэ одоо бүгдийн тэрцгээр юм уу? Тэгнэ. Чууцаач одоо зүгээр. Тийм жоохон нэг юм юу хөөрөх гэдэг л юу вэ? Намайг туслахаар авахгүй. Дэлцэж байгаас. За хөнгөн бол маш сайхан болжээ. Нэмэгддэг. Нэмэгддэг. Эсвэл галтгаа гэж би мэдээд байгаа юм аа.
Галтгооч мэдээд байгаа юм ба. За тэгээд будаа маань агш ч юу? Агшцаа та будаа агшцаа. Будаа яах юм? Бөөндөө ингэж хийж тавих юм уу? Эсвэл нэг ингэ тавган дээр ингэ явуулах юм уу? Тавган дээр аваад авсан дээрээс та. Тийм хөө. Тэгэл тэрэн дээрээсээ нүг жоохон. Тийм жоохон тэ. За тогоо маань халж байг. Тогооч маш шуурга хална л та. Зүгээр ингэ тавиал. Жууцаг ерөөсөө удаан шарж болохгүй. Удаан шарах юм бол энэ чинь өөр дотор ус агуулж байгаа шүү дээ. Тэр ус нь байхгүй болоод хатаад хоршигаад тэнгуут аягүй хатуу амт мот болчих тийм. Йоо за. Сүүлдээ яг хоолны нэвтрүүлэг хийгээд тийш өнөө. Юу л нэг тогооч шиг болоод тийш нэг сурчлагаа авчих. За. Бано. Тийм байна. Ахаа шууд нэвтрүүлэг явж байгаа хаа уучлаарай. Шууд. Дээ манай шууд нэвтрүүлэг яваа. За баярлалаа. Хайрын нэвтрүүлгээр таараа гэнэ. Бацэг тооч юм байна. За ямар ч үсэн ингээд манай Ширийн театрын маань анхны уран бүтээл Нууцаа дэлхий кабаре шоу тоглолт 2012 оны 10 дугаар сарын 11-нд тийм ээ. 10 дугаар сарын 11 маань өөрөө Пүрэв гараг байгаа. Тэгээ Пүрэв гараг манайч юусоо Пүрэв баасан бям гарагуудад тоглогдоод явчихсан шүү дээ. 7 хоног бүрийн Пүрэв баасан бям гарагуудад арай халчлаа. Тийм болохоор ямар ч нээлтэн тоглолт маань 10 сарын 11-нд ингээд тоглогдохоор бүх бэлтгэл ажил маань хангагдаад ингээд дуусчлаа тийм ээ. Одоо ингээд юусоо жижигхэн ажлууд үлдсэн байж байгаа. Тэрийгэ гүйцэтгүүлэл манай тоглолт үзэгч та бүхний гар дээр очиход бэлэн болчихлоо. Эхнээсээ явж байна. За ямарсан гоё юм аа бас нэг кабаре театрын Монголдо бас ингэ нэгт чинь би бас ингээд төгсцүү гэж бодож байсан шүү. Кабаре ингэ байхгүй болчихсон. Тэр өмнө явж исэн кабаре бол мэдээж хувцлалт те тайцлалт гэж маш сайхан байсан. Тэрийг бол ерөөдөө мэдж байгаа. Тэгээд яг одоо бид нар хийх гээд байгаа юм болохоор тэр бол юу гэдгийг бид нар ч одоо шөнийн театр. Энэ одоо театрын арга хэмжээ гэдэг театрын тавьж байгаа уран бүтээл учраас илүү тийм мэрэгжлийн өндөр түвшинд тийм ээ. Тэгээд маш их тийм үзэгчтэй хүрсэн тийм л юм хийхийг зорж байна л да. Тэгээ манай одоо шинэ хувцлалт гэхэл одоо 14 жүжигчин дээр бараг 100 гаруй хувцс хийгдэж байгаа шүү дээ. Жүжигийн хувцс нь жүжигчдийн маань хувцс гэхэд тэгэл охтууд маань одоо шинэ хувцгонор дээрээ ингээл өөрийнхөө нөө премьеркийг өмсгөөс ихсүүлэл ингээл чинь жижиг ажлуудаар асар их. Тэгэл одоо ямарсан хувцгонор маань ингээд бэлэн болчихсон, тайз засалт маань дууссан, рекламны их бэлтгэл шторк те плакат бүх юм ингээд явуулсан. Тэ. Тавцаа нэг үзэгчд маань ирэхээс хэлээ те. За тэгэхээр энийг ингээд жууцаагаа хийж тосондоо хийгээд. За дээрээс нь өнгөө гарч байгаад юу тоогооч юм байна дөө гэдэг. Тэгэхээр ингээд хоол игээ тоогооч тэр нь хоол игээ гоё хэлсэн шүү дээ. Өнөөдрөөсөө илүү энийг хийх болсон уу? Өө зөвлөгөө. Хийхгүй. Юунда нүг хуургандаа хийнэ гэж гаргацсан. Оо гоё манайх баян байгаад. Хайчи. Гэхдээ дахианы мах тийм халуун ногоотой байхлаар ам даримнаад нүг амтан байхгүй болчих юм билээ. Загасны махан дээр бол одоо шинэ хятад загасны махыг бол амар их халуун ногоор амталт юм билээ. Тийм үү. Тэгэд ирэхлээр бас нэг загасны амт нь байхгүй тэгэл нэг бүл 0 юу идэл халуун ногоо идэл зүгээр. За заяа маань өөр нэмж хэлэх юу вэ? Сайхан яриад байгаарай дээр. Дахиж одохгүй шүү. Баг гурван гэж болчихлоо. За ингэсгээл. За манай оператор сайхан харуулах баха. Манайхад өнөөдөр бас нэг өнгө гэсэн кабаре шоу маркет хаос хийлээ. Давс маань аавна. Энд дэр жоохон давс хийгээд амталч. Тэгэл болоо. Өөр амтлагч хэрэггүй. Давс уу. Энэ шүү. Жоохон давс. Ингээл зүстэй. Энд чимхэл жоох. Ингэц. Цагтаа зөөгч үлээ. Нэр тэр кабрет зөөгч идэг байсан юм. Тэгээд мэдээд байгаа. Бүжиг ингээд бүжиглээ. Үндэсний бол бүжиглж байгаа тийм чи байхгүй. Дандаа барууны. Үндэсний гэдэг би энэ тэр үндэсний олон үндэсний юу ер нь байхгүй.
Баггүй. Тий. Яг зөв нэг бүжгийн янз янзын одоо төрөл жанр элементүүд байгаа шүү дээ. Jazz тий. Тий. Тэр маш олон элементүүдийг хамарсан байгаа. За унтраа гараа. Цагаан тавнд хийж. Тэгээ цагаан тавнд хийж гоё ярьдаг юм билээ. Сүртэй байдаг байхгүй юу? Манайд гоё. Зэрэг том тавнд. Шаа тэгээд. За. Тэр өөрөө чи хийсэн хоол ерөнхийдөө маш амархан. Ерөөсөө хялбархан тийм. Юу манай хэвчээ. Онгоо ярьж байгаа л хоол игээд дуусгачлаа шүү дээ. Тийм. Тэгээд нэг өндөг ч өөр гард орох материал шүү дээ. Айл болгонд л өндөг байдаг. Помидор бол байж л. Тэгээд энэ одоо шинэ өндөг помидороноос бол нэг өөр амт хамдагдана тийм үү? Хэдийгээр хоёулаа өндөг орсон ч гэсэн. Тэгээд амтнууд нь ондоо байгаа юм чинь. Тэгээд оператор харуулдаг юу заа би хоолноос үнээр кабрэ хоол болчихжээ одоо. Энэ зэрэглүүд ингээ будаа ших байгаа юм шиг. За хин заяа хайрлах байлгүй дээ. Бишээ. Ингээд послоо өөртөө даваад өгч. Тэгээд аялж байгаа өөртөө даваад. Өөрөөсөө амтсаа тийм. Тэр бас нэг бодсон шүү. Хэдэ тоолонд орох юм бол хавлага бэ. Одоо хөргөн байсан болохоор хэлж байгаа юм. Хавлага. Юу лээ? Халбаг. Тий халбаг. Авч идж байгаа арай хитэд үдээ. Тийш ер нь сэрэнээс илүү. За ихлээр хамтлаа хоолоосоо хамталж үзье. За би бол хоолныхаа хамтыг мэдж байгаа. Тий. Тэгээд давс хожир нь таарж өгөө та нарыг хамталж үзье. За чи хамсахгүй мó? За хамсанс та хоёр эхлээд. За хамсъя да. Томхноос нь өгөн тэгээд. Жоогоос нь ингээд хамсаад үзье. Тэгэл ойлгомжтой. Жоогоос нь хамсаад л. Ярьцаа шүүс гоож идэх. Багтаас хөөднөх юм бол. Эсвэл хэвчээ үлснэх юм болов. Бодоноос өөр төмс наавах шүү дээ. Тийм төмс нь их гоё амттай болж. Тэгээ одоо энэ ногоонуудаас нь сайн хойлж өгнө. Нараа ингээл. Наад нэг юу цаа ядраасаа тий. Яг үндэ бас нэг гарын дор материалаар өнөөдөр Монгол байдаг юм шүү дээ. Айл болгон байдаг л. Тийм сая гээл. Материал шүү дээ. Тэгэхээр ийм бас амттай бол гэж бас гоё юм. Тийм ерөөсөө энэ ч одоо нөгөө монголчууд дээр гэдэг нөгөө 12,000 төгрөг 13,500 төгрөг гэдэг чинь хоолч шүү дээ. Тийм. Ганц энэ л гэдэг тийм байгаа шүү. Өнөөс үнэтэй жуулцаа амч гоё юм байна. Өндөг жуулцаа хоол нөр махтай хоол идэж явахд гоё дараалал болчихдог. Би ерөөсөө яг нэг хоол хийлээ тоогооч чөлөө тэгчдэг ингэчдэг гэдэг. Мэргэжлээс олж явж штэ одоос нэг. Зам сайтай айлд хүн их цугладаг, замаг сайтай айлд загас их цугладаг гэдэг шиг. Би бол найз нөхдөд хоол хийж өгөөд бас тайл царих дуртай. Тойрсон. Гоё тий. За саяхан ямар вэ? Гоё яана. Юм ярьсан гэдэг нэг үү? Харин бүр амтанд нь орсон дуурч чадахгүй шүү. Тийм үнэхээр гоё амттай болсон. Тийм хүн халаа ногооч шүү. Яг л монголчуудад боломж одоо стандартын дагуу. Стандартчилсан хоол байна. Тэнгууд бас кабрет татах уу тэнд. Мөнгнөөс ингээд ходоод ингээд хийж байгаа мөнгө гоё харагдчих байна. Маш сайхантай. Жишээ нь энэ одоо орсон нэг орц материалуудаа бодоод үзэхэд одоо нэг ерөөдөө юу гэдэг чинь меркури тэгэл өөр айл зах дээр байгаа. Зүгүүрч тийм бөмбөрөө баян зүрх супермаркетууд бүгдээр нь л байж байгаа. Тэгээд ногоонуудаа ингээд цуглуулад мах цахаа ингээд авахад нэг 12-3 мянган төгрөг болох байх. Тийм ингээд багцлаа ингээд харж авахт тийм ээ. Тэр авсаар болох байх. Тийм тэгэл үчихэд бид нар одоо хичнээн гоё амралтын өдөр гэр бүлүүд гадагшаагаар ресторанд хоол идэж байгаа нэг тэгэл хоол дээр бүгд зүр хурж байгаа. Гэтэ сайхан гоё халуун хоол идэл ингээд бас энэс нь явсадах. Энд юу нэг дөрөх дуртай байна. Гоё шүү дээ. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт маань шөнийн театрынхан гэдэг манай хоёр залуу маань оролцож байгаа. За энэ хоёр залуу маань ямархуу хоолсон та бүхэн сайн телевизээр үзсэн баха. За өнөөдөр бас энэ хоёр маань 10 сарын 11-нд кабре шоу Монголд анх удаа кабре шоуг одоо толилдуулах гэж байна. Энэ дээр бол 14 бүжигтэй мөн аюул олон баг одоо маш сайн чадварлаг баг бүрдсэн байгаа. Тэгээ одоо тайцл бүх юм жигдэлсэн. Одоо харин та бүхэн л үзэхэд үлдлээ. За 10 сарын 11-нд UB Palace-ийн Royal хуучнаар Royal танхимд 21 цаг эхлэх болно. Тэгээд өнөөдрийн урдыг аваад ийм сайхан хоол хийгээд мөн сайхан яриа өрнөлээд мөн одоо ийм кабре шоуны талаар ярилцсан хоёртой маш их баярлалаа. Тэгээд үзэгчд маань хэлэх зүйл байна уу? Бага.
Тэгээд заяа бас дараа нэмж хэлэх бах тийм ээ. Нэвтрүүлгийн цаг маань юу болж байгаа лээ? Тэгээ аваад дуусчихсан. Ерөөхдөө 4 минут л байна. За. Тэгэхээр Монголд анх удаа шинийн театр аль биесээр үүсгэн байгуулагдаад тэгээд үйл ажиллагаа эхлээд ингэ явж байна. Тэгээд бидний анхны уран бүтээл болох Нууцаа дэлхий кабаре шоу тоглолт маань одоо 10 сарын 11-нд тийм ээ. Нэр нь хүртэл гоё юм байна тий. Нууцаа дэлхий гэдэг энэ тоглолт маань гэдэг аль биесээр нээлттэй хийх гэж байна. За тэгээд бид нар яг энэ шоу тоглолтын зориулаад өнөөдөр бид нар яг юу хийж бүтээвэ, юу хийж энэ хүмүүстэй хүрэхийг зорьсон бэ гэхлээр бас жоохон танилцуулж тийм ээ. Энэ одоо шоундаа зориулаад бид нар Нууцаа дэлхий гэдэг дуу бүтээсэн байгаа. За тэгээ энэ дуу маань одоо FM мөрөдөө цацагдаад яваад эхэлчихсэн байж байгаа. Клипний ажил бол ерөөдөө тоглолт эхэлсэн үеэс эхлээд дундуур нь зураг аваад ингээд сүүлд нь клип маань бүтэх юм байгаа. Тэгэхээр Нууцаа дэлхий гээд дуу ямар ч гэсэн сонсогч та бүхэнд, үзэгч та бүхэнд хүрсэн байгаа. Дээрээс нь бид нар яг энэ чиглэлтэй зориулаад нэг сэтгүүл эрхэлж гаргаж байгаа. Энэ сэтгүүл маань 7 хоногт нэг удаа гарна. Тэгээд нийтдээ тоглолт явагдаад дуусах хүртэл хугацаанд гаргадаг. Тэгээд энэ хооронд бол сэтгүүлээрээ бид нар маш олон сонирхолтой мэдээллүүдийг гаргахаас гадна тоглолтын явц, тэгээд тоглолтын одоо үзэгчдийн бүх одоо мэдээллүүд энэ сэтгүүлээр дамжиж гарнаа. Тэгээд одоо бусад маш олон ажлууд маань ингээд хийгдээд ерөөхдөө явж байна. Ерөөхдөө дуусчлаа. Тэгээд ямар тач бидний ингээд сэтгэл зүрхээ гаргаад зорж хийж байгаа. Тэгээд найруулагчийн маань, бүжигчдийн маань, жүжигчдийн маань ингээд хүс хүчээ хөдөлмөрөө зориулж ингээд хийж байгаа. Энэ Монголдо бас юм нээлт хийхийг зорж байгаа энэ кабаре шоу тоглолтыг үзэгч та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй. Тэгээд билет захиалга болон бусад нэмэлт мэдээллүүдийг одоо 8811 48 58 гэсэн дугаараар уцтаад мэдээлэл аваарай. За тэгээд үзэгч та бүхнийг маш гайхалтай, тайзасалтай, маш гайхалтай зэрэглэлийг цуглуулсан ийм шилдэг бүжигийн юм цуглуулгуудыг хийсэн гайхалтай кабаре шоу тоглолтыг одоо ирж үзэхгүй алдас болох вэ гэдэргээ. Тэгэхээр сарын хугацаанд явж байгаа юм чинь бас 1 сарын хугацаанд тоглож байгаа. Тэгээд ямар ч байсан нээлтийн тоглолт маань явагдаад ингээд бүх мэдээлэлүүд маань гарчнаа. Тэгээд үзэгч та бүхэнд ямар ч байсан энэ бүх мэдээллийг өнөөдөр ингээд нэвтрүүлгээр дамжуулж өгсөндөө маш их баяртай байна. Тийм. Түрүүмс манай хоёр хөтлөгч маань хэлсэн чинь монголчууд жоохон юмнаас уудаад идэх талтай гэх тий. Манай кабаре шоу гэж үзээд 2 цаг 30 минут одоо бол уудаад завбал гарахгүй тий. Таашаал тий. Маш сонирхолтой тий. Бүжгэн жүжиг та бүхэндээ одоо таллуулахад бэлэн болоод ажилласан. Тэгээд манай тоглолтыг ирж үзээрэй гэж хэлчихтэй л та. За баярлалаа үзэгчдээ. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг энэ манай хоёр залуу маань маш сайхан хоолоор дайлаа. Хүмүүс та бүхэн сайхан мэдээллийг хүргэлээ. Тэгээд хоёрт амжилт хүсье. Кабаре театр улам том болоосоо улам үйл ажиллагаа хамгийн гол нь бид хоёр хэлээд байгаа нь ерөөсөө завсардаж болохгүй маш гоо сонирхолтой тоглолтуудыг гаргаж байгаараа. Хэрвээ завсардах юм бол манайхан ч уйдамтай гэж ярьдаг шиг болёо за нөгөө хин л байж тээ гэдэг шиг маш сонин содон зүйлийг та бүхэн хийж байгаараа. Ард түмэн бид нар маань үзээд сонирхоод дэмжиж туслаад явжээ. За баярлалаа үзэгчдээ. 4 өдөр буюу 11-нд нээлттэй. Бас би ирж үзнэ. Тэгэлгүй яг хоёрыг бас өөрчий тийм За ээ. 4 өдөр 10 сарын 11-нд үзэлтэй сайн санаж байгаа 10 сарын 11-нд Монголын анхны кабаре шөнийн театр гээд та бүхэнд хүрэх нь 10 сарын 11-нд Нууцаа дэлгэх юм биш үү? Тэгээ нууцаа дэлгээд Палас нууцаа дэлгэн заяа. Палас нууцаа дэлгэн гудаа дотор нь оройл нууцаа дэлгэн үүчээ. Тэгээ хүмүүс нууц дэлгэх юм байна шүү. 9 цагт юм байна шүү. Хацруу тэгээ ширээ мөрөг газ аваарай. 10-аас 20 мянган юм байна шүү тагсан. За баярлалаа үзсэн. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлцгээрэй. За баярлалаа дуулцгаа баяртай. Ярьцлага сайхан өгнөд хоппа за. Маргааш 12 цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цагт